Сайн байцгаана уу? Подкаст үйл санжаагийн шинэ дугаар эхлэх гэж байна. За өмнө нь нэгэн одоо эргээд уулзах одоо тов тогтоогоод үлдсэн найзтайгаа одоо шинэ дугаараа хийх гэж байна. Подкаст үйл санжаагийн хамтрагч эрүүл амьдралын ус Экос. Монгол хүний амьдралын эм маяг болон биеийн онцлог зориулан гаргасан 8.5 pH-тай шүлтлэг зөөл усыг хэрэглэж та эрүүл мэндэд хөрөнгө оруулаарай. Подкаст үйл санжаагийн хамтрагч Токи аппликейшн. Та сар болгон тогтмол төлдөг гар утас, интернет, цахилгаан, тог, ус гэх мэт байнгын төлбөрүүдээ Токи аппликейшны төлбөр зэснээс нэг дор зэгцтэйгээр харж нэг дор төлөөрэй. Тэгэхээр өнөөдөр бол манай подкастэнд комедиан Амаржин Universal Two-ийн одоо фаундер тий үүсгэн байгуулагч Амаржин найз маань ирсэн байна. За орой мэндийг хүргэе. За орой мэнд өрсөнд баярлалаа санжаа. Би Амаржингийн подкастт ороод тэгээд Амаржин бол яг одоо хот байгаа. Би жоохон колд байна. Тэгээд нийлүүлчихье гэдэг. Тэгээ бид хоёр сүүлд бас нэг хэд хэдэн сэдвүүл тэгээд эргээд уулзъя гэсэн өнөөдрийн сайхан бороотой өдөр хиймэл юм шиг байна те. Гэхдээ бодуулсан гэдэг сонслоо. Бодуулсан гэж те. За тэгэхээр өнөөдөр бид хоёр үлдээсэн сэдв NBA. За тэгээд одоо ирчүүдийн ярьдаг хэдэн сэдвүүдийг ярина. Тэгээд одоо бодвол улс төржил дуусгах гэж бодож байна. За яг өнөөдөр NBA авраг татарлаа. Тэглээ. Сэтгэлээр байна. Сайхан байна. 9 жил 7 дахь тоглолт хараагүй те. Тийш хамгийн сүүлд 18 оны. Би одоо 16 онд. Тий 16, 13, 2010, 2005 онд гэдэг яг 4 удаа NBA-гийн финалийн 7 дахь тоглолтыг үзчихсэн юм бил. Тий. Тэгээд сая бол ихний 3 үеийг үзээд за. Ойлгомжтой байна нөгөө Монгол шүнээр унтаагүй. Тэгээ за ойлгомжтой байна. Угаасаа OKC тэртээ ойлгомжтой байсан л гэж харж байгаа шүү дээ. Ойлгомжтой байсан бол 7 тоглолт хүртэл явах уу? Магадгүй үгүй бах. Зүгээр яг хөө мэдээж нэг Индианад кредитийг нөхөх ёстой л доо. Би бол гэхдээ одоо OKC шиг ийм одоо ур чадварын хувьд соёл хамгийн чухал нь мөнгө санхүүгийн хувьд ийм гоё одоо позишнд байгаа Хойд Америкийн мэрэгчлийн спортын багийг бол ер нь ойрд хараагүй юм бэл. Одоо нөө мундаг багч ингээд одоо тэгэл нөө Last Dance дээр гардаг шүү дээ. Chicago Bulls тэгэл яг эцэстээ ингээд мөнгөний асуудал ер нь баг авраг аваад одоогийн нөгөө шинэ CBA чинь одоо нөгөө шинэ асуудлууд гарч ирж шүү дээ. Бүх тамирчдын цалин өснө энэ төргээд OKC 10,000 драфт ирэхтэй. Тэгэхээр үндсэн тоглогчтой өгвөл өөрс бусдыг нь бойжуулаад яваад иж болох юм байна гэж харсан. Тэр 20 хэдэн жилдээ дийлдэхгүй байна. Тэгээ би ч Miami Heat-ийн фэн. Тэнгүүд манай баг дээр ер нь Дурант жил болгон л яригдах юм. Тэгээ ирэхгүй юм. Тэгээ ер нь нэг яг одоохондоо ирэхээр тоглогч ер нь байхгүй. Яг одоо Miami тэр байгаа учраас нийлээд очиод тоглолцъя гэдэг тоглогч байхгүй гэдэг санааг өнөөдөр би нэг хүнтэй ярихгүй. Тэгсэн чинь одоо ер нь NBA жоохон өөрчлөгдөд байна. Дандаа босгодог болгоод байна тий. Дандаа ингээд залуучуудыг драфтаар аваад тэгж яваад байна гэдэг. Нөгөө талаасаа болохоор scripted гэдэг яриа. Scripted буюу одоо анханаас нь бүгдийг ингээд яатсан, тохируулсан гэдэг яриа бас хүмүүсийн дунд зүйлүүд аягүй яриа авдаг бас. Энэ дээр юу нэг үгүй. Нэгдүгээрт одоо заах scripted enter гэж байхгүй хөө. Энэ нөгөө ер нь ингээд сагсан бөмбөгийн фанууд аягүй их. Ер нь спортын фанууд ч биш магадгүй. Өөрсдийнх нь хүссэн үр дүн гарахгүй болохоор тэгж хэлт юм болов гэж байна. Тий. Том багууд гарахгүй болохоор. Тий. Одоо том багууд ч юм уу. Би л скрипт бичдэг гэсэн бол Boston Lakers-ыг гаргаад ирмээр л шүү дээ. Тий. Яг хоо тэр нь бол тийм баг. Нөгөө ихний асуулт нь болохоор ингэж удаад байл л да. Шинэ нөгөө эзэдийн болон тоглогчдын хооронд хийсэн гэрээ байгаа шүү дээ. CBA Collective Bargaining Agreement тий. Энд чинь нөгөө CJ McCollum-ийн дүрм гэдэг байгаа. CJ McCollum ч тоглогчдын холбооны ерөнхийлөгч нь. Тэгээ тийм одоо нөгөө шинэ гарын үсэг зурхтаа ер нь бол тухайн багийг хахиж авч үлдэх санхүүгийн хувьд ямар ч боломжгүй болгоо хийсэн юм байна. Нэг талаараа тэр нь би бол баг Kevin Durant-ийн дүрм гэж хэлмээр санагдаад. Ингээд 19 оноос хойш одоо ер нь NBA-ийн түүхэнд анх удаага 7 жилд 7 өөр баг аврах авсан юм байна. 70-аад онд 6 байж байгаа буцаад хин нүлээ авч идэг. Тэгэнгүүт энэ маань нэгдүгээр тэнцвэртэй өрсөлдөөн тал дээр хэрэгтэй байгаад байна л да. Нөгөөтэйгүр одоо жишээ нь яг манай Denver Nuggets хамгийн ихний энэ CJ McCollum-ийн дүрмээс одоо хохирол амарсан баг. KCP Bruce Brown-ыг гэл те
алдчихж байгаа. Яг OKC дээр тийм харагдахгүй. Одоо энэ Boston дээр ч гэсэн JB Tatum хоёрт юу вэ баг тэрбум төрний сэлэнгийн гэрээ өгөх гээд байна байх. Надад бусд нь яах вэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр өрсөлдөөн сайхан байна. Өрсөлдөөнийг харах сайхан байна. Босгож байгаа сая санаж байгаа минь хэлдгээр багийг ингээ босгоод ингээд гарч ирж байгаа нь юу н сайхан байна. Би бол зүгээр ийм хэлж ирсэн. Одоо free agency-гээр очоод босгоод ингэж байгаа ч юм уу энэ баг авраг авчвал их муу жишг тогтох юм бол энэ зөв хувь хүний бодол шүү. Би одоо анх хаа байсан тэр Бостон их 3 авч яхад л 90 дургу байсан. Тэгээд араас нь Майами гарч ирээ. Тэгэл ингээ супер баг мог. Golden State 15 онд би дуртай шүү дээ. Аврагт нь 17 оны аврагт дургу байсан. Тэдээ шүү дээ. Тий. Гих мэдчихлээ тий. Ялгаатай л юм шиг байна. За одоо яг чиний хэлдгээр J-Dub Jalen Williams. Jalen Williams-ийн цалин бол нэлээд өсөв. Тэг бах. Тэр сая өөрийгөө ч харууллаа. Мэдээж шай нэлээд том гэрээ. Чэд ч одоо rookie гэрэн дээр явж болоо. Тэгж байгаа. Тэгэхээр гайгүй. За цаана үлдсэн тоглогч Dortmund-ийн цалин тэгж цөм бол өсөхгүй байх. Одоо угаас үгүй ах уу өсч магадгүй. Авраг авчихаар тодорхой хэмжээгээр өсөх. Үгүй одоо жишээ нь Memphis шиг баг тэгэл 4 жилийн 80 саяг амлуул. Тэгэл үгүй тэгвэл арай явбахгүй ер нь л тий. Гэхдээ багууд бас ингэдэм юм шиг санагдсан шүү. Яг юм багийн X factor байна. Яг авраг одоо энэ Caruso байна тий. Lakers яах ч болж байгаа. Тэ одоо ингээ манай Aaron Gordon за одоо энэ OB top нь ийм химмин гэдэг Jeremy Grant гэдэг шидэж чаддаг атлетик 4 wings байрал дээр одоо power forward дээр ийм хүмүүс аягүй хэрэгтэй байна. Stretch 4 гэдэг. Тий stretch 4 гэдэг. Дээрэс нь Drew Holiday, Marcus Smart type тийм ээ. Ийм атлетик хамгаалдаг guard. Одоо нэг аврагын жор гэдэг байгаа шүү. Тий аврагын жор ингээ байгаа шүү дээ. Ингээ супер од байх хэвээр, all-star хамтрагч байх хэвээр, багийн соёл байх хэвээр, зуудаг нөх байх хэвээр, сэлгээ дасгалжуулагч. Тэгэхээр энэ дээр зүгээр яг мөнгөн дээр яг гонжроод ирэхээс өөр арга байхгүй болонгууд дараа нь зүгээр одоо хоёлоо хэлж чадахгүй ч гэсэн 4 жилийн дараа ч юм уу Лүүд орт ирэх болсон биш гэж илүү одоо анзаарч иж магадгүй л байна. Би бол тэгтээ тэгж бодъё. Лүүд орт өөр багт очиод яг лүүд орт байхгүй. Байхгүй л те мэдээж байхгүй. Chemistry-г одоо Bruce Brown өөр газар очиод яг тэрийг хийжсэн нь бол хийж чаддаг. Бүгж үү мөнгө шүү дээ. Тэгэл Clay Thompson биш те. Одоо Clay Thompson дөрөв бүгжтэй тэгээд нэгэнт супер одын legacy-д ярихдахгүй юм чи бүх цаг үеийн номер 2 шилдэг номер 2 л боллоо доо. Тэг Pippen биш. Гэхдээ яг хөө тэгэл what if гэж байдаг те хэрвээ гэдэг юм одоо спорт байдаг. Одоо өнөөдөр Halliburton гимтээгүй бол тий бас л ууг нь гангаа их хийжүүлээ. Харт. Би одоо гэтээ юу яад нь шүү дээ. Айгуу тийм хэрвээ гэдэг яриаг өрнүүлэх ёстой болов гэж боддог. Тэгжиж гоё баялаг. Тэгжиж гоё ихгүй юу? 17 онд Kawhi гимтээгүй байсан бол яах вэ, тийм ээ? За тэгэл ахаал тэр Kyrie, Kevin Love гимтээгүй байсан бол яах вэ? За тэгэл хаа байсан тэр нөгөө 8 9 10 онд нөгөө Boston Lakers-ийн үед ч гэсэндээ нэг талд нь Perkins нөгөө талд нь Bynum гимтчдэг үлүүдээ ингээд иймэрхүү юмнууд ингээд болж исэн. 14 5 оны үед нөгөө KD Westbrook хоёроос нэг ээлжилж гимтлүүдээ нэг зэрэг ямар ч Beverly Westbrook-ийг гимтэдэг чинь за сэтгэлээ. Тэр мэрийг бүр март. 13 мөр харин тий. Тэгэхээр зүгээр энэ болгон чинь бас л ингээд айгуу том өөрчлөлт байгаа шүү. Маш их хэмиг өөрчлөлт. Одоо драфтаар ч гэсэндээ тийм ээ. Одоо ингээд мэдгүй Sacramento Luka авах боломж байсан л байл шүү дээ. Ерөнхий менежер нөө хэн блэ? Юм butterfly effect гэдэг тий. Тэгэл аавд нь дургу байсан гэдэг нөө хин. Vladi Divac Sacramento. Тэгэл Luka-гийн аавд дургу байсан гэдэг аваагүй байхгүй. Sam Bowie 84 онд драфтын 2 дахь сонголт ингээд худлаа ирсэн гэж байгаа Portland. Нөө хөлчин зүгээр юм өвч зүгээрээ. Тэг гих мэдчихлээ дээ. Гэхдээ Sacramento чинь Fox-той байсан учраас бас баярлалаа. Одоо тий 84 онд ч гэсэндээ одоо Clyde Drexler-тэй тоглоод Michael Jordan болох уугүй юу гэл ингээл тэгэл зөндөөл юм яригдтал байх л та. Тэгээд одоо ингээд би ихтэй яг хуу ийм scripted хийсээ илүү ганц хоёр conspiracy-нд итгэдэг тэрний талаар ярьж болох. За. Tag draft дээр Wemby San Antonio руу очдөг би ерөөсөө санаандгүй үйлдэл гэж бодохгүй байгаа. За. Wemby бол одоо generational talent буюу нэг үед нэг гарч ирдэг. Энэ ур чадвар хамгийн сайн соёл тэгээд
Робинсон, Данкан, Паркер, Ginobili энэ хүмүүсийн менторшип доор ингэж явж энэ бол гоё талаасаа тэгж харж байгаа. Тэр AD-г авдаг драфт чинь нөгөө New Orleans юу яасан шүү дээ нөгөө CP Chris Paul молын гэрээг ингээл David Stern блоклоод тэрний оронд нь бол яг хуу AD-г авч өгсөн байх гэж итгэдэг юм. За тэгээ миний итгэдэг 8-ууд тий. Миний итгэдэг хамгийн солиотой conspiracy тийм би өөрийнхөө яндар ширж байгаа саншигийнх дээр ярихад би LeBron-ыг лабораторид бүтээсэн гэж боддог байхгүй. За одоо окей 3 points. LeBron-ыг лабораторид яагаад бүтээсэн гэж боддог гэхээр за нэгдүгürt мань хүн 15 тагаас од болсон. Ер нь од гэхээс гадна бүр ингээд амар жип өгөөд мави ингээд хаус өгөөд ингээд тэгээд ийм залуугаас од болсон хүмүүс тэр үеийн байсан шүү дээ. Одоогийн шүү дээ. Тэгээд ер нь харт амхинд ордог ч юм уу. Ямар нэгэн байдлаар ингээд тэр би бэлдэр сэтгэл зүй дийлэхгүй байхгүй 15 та. LeBron Kevin Garnett-тэй нэг удаа муудалцаад унжахта ээж нь босоод ирсэн чинь Mom, sit your ass down. Нэг удаа тэгж хэлжээс шүүмжлүүлсэн. За өөрөөр ер нь скандалд ордог. Хүүхэн шуухны асуудалд ордог. За энийг одоо хэвийн бус зүйл гэж хэлэхээр бас амтан муурлах байх гэхдээ бодит байдал бол тийм. Оддуудын амьдрал тийм юмнууд тийм ээ. За тэгээс сэтгэл зүй хүн биш байгаа байхгүй. Хоёрдугаарт энэ бол зүгээр одоо бүр солиотой территори руу орж ирж байгаа. 84 оны 12 сарын 30-нд төрсөн. За. Хүүтэн дайн яг бас амар үе дээр байхгүй. Яг 90 онд дуусч байгаа. Гэхдээ хүүтэн дайн чинь ингээл явсаар байгаа л ингээл Гагарин сансарт гараад за нөгөө талд нь Нил Армстронг саран дээр гараад ингээл шинжлэх ухаан муханаар өрсөлдөж байж хахад ийм Америкт Ultra гэдэг project хийсэн гинэ. Супер humans. Сэргүүд тий. Одоо genetic engineering руу орж ирж штэ. Тэр бол яг мэдээж failсэн баг. Тэр дундаас нь LeBron гараад ирсэн баг гэж бодоод байгаа заяа. I know this is crazy. За тэгээд энэ чинь подкастыг ийм л юм сонирхолтой болгоо шүү дээ тийм ээ. За тэгээд одоо энийг бодохоор надад зүгээр энэ зүгээр Монгол хүний сэтгхүүгээр үж магадгүй шүү. 15-тад ингээд олон танигдаад LeBron 15 нас хүрэхэд амьдрал ахын зөвшрээд мангар мөнгөтэй болчихжоо шүү дээ тийм. Тэгэхэд ээж нь 31-тэй байсан байж таарна заяа. 16 таад нь гарсан шүү дээ. LeBron дүү байхгүй. Нэг дүү байхгүй. Яагаад ахаад хүнтэй суугаад ингээд тийм мөнгө төгрөг гайг болчиход байх таа. Тий. Тэр үед чинь нөгөө ингээл нөгөө хартай мөнгөнд орцсон эмэгтэй хүмүүчүүд тэр тийм экспериментүүд хийдэг байсан гээл тэгэл бала юм уншиж байгаа юм л та. Гэтэ яагаад LeBron надад зүгээр тэр сонир санагдаад байгаа. Яагаад LeBron дүүг байгаа. Яг айлын ганцууд зөндөө байдаг л та. But why? Тэгээ тийм учраас би зүгээр LeBron-ыг лабораторид хийсэн гэж бод. Энэ угаасаа хүн биш. Яа гимтэхгүй байгаа. 19 оны нэг үлрэл гимтсэн. 2006 онд үлээ LeBron-ыг 6 дараалж 6 тоглоогүй гимтсэн чинь баг 6 очигдсан мэт. Тэгээ 19 оны тэр нэг улирлын төгсгөө. За сүүл рүүгээ жоохон уулыг цаас эрийг нас гээд яагаад л гэхдээ гимтдүү. Сагсан бөмбөг чинь одоо манайр хэлүүлдэг юм мэдэж байгаа. Ямар их юм гимтэх нөө хатуу шалан дээр тоглодог учраас гимтэх боломжтой спорт үлээ тий. Derrick Rose Moses хоёр гүвдэг юу шагаа мага бүр илэг юутэй хийдэг байхгүй үстэй. Яагаад гимтэхгүй байгаа. Тийм учраас LeBron-ыг тэгж бодд юм аа. Specimen гэж ярьдаг л та угаасаа. LeBron ч юм уу, Zion ч юм уу, Embiid шиг хүмүүс төр ер нь бол яг энэ specimen гэд буюу одоо нэг бүтээл гэдэгтэй ойролцоо үг шүү дээ, тий. Гаргаж авсан гэдэг. Тийм үг угаасаа ашигладаг. Энэ хүмүүс бол угаасаа яг бодит байдал дээр ховорхон тохиолдол хүмүүс. А тэр яг хуу хормон асуудлуудыг бас сайн дарддаг баг. За тэгдэг баг учраас. А бусд нь бол яг бас байж болох үс conspiracy буюу хувилдааны он. Тэр хормон асуудал бол хүүгийн шугны асуудлыг бол би зөв Reddit дээр уншиж яхад нэг хүн тэр LeBron-ы тэр юун дээр LeBron-ы биш юун дээр үлээ ямар ч ажилдаг security interest юм шүү. Тэгээд бүр 4 давхар NDA зурулдаг non disclosure. Тэгж мэгж яадаг гэж яг хоо тэр баг сайн ажиллаж болно л доо тий. Тэрэн дээр. Тийм одоо репрод хүртэл NDA зурулдаг штэ одоо цуг шоуд. Нэг хотод нэг мэггээ тим юу хиний дуун дээр гараад идэг үлээ тим NDA-тэй. Нөгөө юугаар пост кодоор тий. Тэр KD чинь тэгдэм юм шиг л шүү дээ. Тийм бах. Хүнтэй суудаад ганц бий л байгаа шүү. Тийм. За NBA ярил хоёул подкастаа дуусгах магадгүй. Гэхдээ би энэ жил бол ер нь маш бага үзсэн. NBA энгийн улирлын одоо regular season гэж ярьдаг. Яг улирлын тоглолтууд бол ер нь
айгүй үзэгч муутай байгаа. Тий. Адам Силвер тэгтээ сүүлд айгүй гоё хариулт өгсөн байлээ. Одоо scripted гэдэгт тэрийг би ярих гэдэг scripted гэсэн. Адам Силверээс хөтлөгч байлуу подкаст байлуу асууж байгаа. Яагаад Jeff Teague-ийг суужсэн. Тэгээд одоо ингээд том багуудыг гаргах сонирхолтой байдгаа. Ингээд Индиана OKC шиг юм хөдөөний маягийн те. Оклахома, Индиана, Police хоёр ч ер нь хөдөө газрууд ч те. Тэгээ ийм газруудын багуудыг ер нь NBA гаргах дургу тэгээд ингээд энэ жил ялчгүй гарчлаа гэсэн point гаргаж байгаа хгүй. Тэгсэн чинь үгүй та том зах зээл гэдэг юм. Том зах зээл чинь та нар боддоо NBA-ийн финалийн тоглолтыг 70 сая хүн үздэг гинэ. Тэгэнгүүт том зах зээлийн багийг гаргалаа гэд 1 сая л зөрүүтэй. Энэ бол нэг тийм амар маржин биш. Амар зөрүүтэй биш. Тэгэхээр харин ч тэр хотын багууд чинь сагсанд илүү хайртай, илүү их жерсийг хөдөлтөгддөг те. Илүү их мерчендайз нь хөдөлтөгддөг юм байд юм а. Тэгэхээр би наадах чинь ба шууд баст хийж ийна л гэдэг те. Магадгүй л. Тэгээ бид нар нөгөө бас тухайн тоглогчдын эффектийг санаж. Одоо жишээ нь Shea одоо OKC-г Канада яриад дэмжиж байгаа байхгүй. Чинь 30 хэдэн сая хүн байхгүй. Лос Анжелес. Одоо Сербд яриад энэрийг дэмждэг шүү дээ. Үздэг юутай шүү дээ. Тэгээд чи супер одоос бол мэдээж ингээд за Йокч явах юм бол дагаал явж маах. Гэхдээ тий бас нөгөө тухайн сэтгэлтэй л үлдэн шүү дээ те. Серби үзэгчд бол. Тий тэгхэл баг. Явсан ч гэсэн. Гэхдээ ер нь ингээд тухайн тоглогчийн тэр одоо Францда яриавал би одоо Сан-Антони дэмжиж байгаа гэж байна. Тэгэхээр тэр ганцхан нөгөө Boston Lakers те. Boston Lakers гэдэг тэр юу чинь бас өрөөсгөл баг л та. Тэгээд бас сайн байгаа ч үгүй ч үгээд Америкийн дөрөвт том хот Хьюстон байхгүй. Техас мужийн. Тий. Мэдээж нөгөө Чикаго, Нью-Йорк элэг гурвчин том шүү дээ. Өнгөт Хьюстон Бостоноос том байхгүй уг нь. Тэгэл тэр чин тухайн жил хин бэ? T-Mac яавтаа жилиг бол юу гэсэн шүү дээ. Milwaukee Houston хоёрын тоглолт. Явмын И Жанлиан хоёр хоорондоо тоглоход хиттэн яг 200 сая хүн үзчихсэн гэдэг. Гэх мэтчлэн тий. Энэ жил тэг айгүй нэг сонир тохиолдол болсон. 3 тэг дугаартай тоглогч. Чатал бас тасралтай холбоос. За би яг гимтлүүдийн нэрийг хараагүй. Гэхдээ гуруулаа аль нэг хөрмөсөд тассан байсан. Тий. 3 тий. 3 ACL бол бас би гурвалгийн ACL юм болоо гэж тийм. Би мэдэхгүй магадгүй. Төрөөнийх тэр нэрээ би Адам Силвер биш. Өмнөх нь Дэвид Стерн. Дэвид Стернийг маш мундаг менежер гэж боддог. Ер нь бол NBA эхлээд үндэсний дараа нь дэлхийн спорт болгож чадсан. Хэнийг нүүр царайгаа болох маш сайн мэддэг. Яаж менежмент, яаж маркетинг гэдэг. Тэгэхээр зүгээр LeBron-ыг хүүхд байхаас нь олж харсан хүнийг магадгүй Дэвид Стерн л баг. Jordan-гийн дараагийн үнэ хайж байгаа. Магадгүй. Яг 84 онд комиссар болж ирсэн билээ. Jordan, Barkley, Stockton, Olajuwon драфтлагддаг жил. За тэгтээ яг хуу тэгтээ ч байх те. Дэвид Стерний бас нөгөө зол их байгаа бах л та. Мэдээж маш мундаг байсан. Nike, Barkley, Stockton, Olajuwon дөрүүлэнд нь мөнгө хаях гэж ирсэн билээ. Тэгээд Jordan брендэд хайдаг нь энэ бол зөвхөн Nike бол цэвэр Jordan мөрийгөө тавьсан. Тэгээд зөв хэрэг болсон байна тийм. Энэ жоохон стартап маягийн байсан мэт те. Nike ч тухайн үед бол тий. Adidas энтриг бол барахгүй шүү дээ. Барахгүй. Тэгээд тэр үеийн бас одоо Sony Money гэдэг айгүй мундаг одоо бас л нөгөө нүдтэй тийм хүмүүс маань удирдлагын төвшөнд байсан хүмүүс маань бол айгүй сайн харж ирсэн. За тэгэл мэдээж T-Mac Adidas ингээд одоо яг энэ нөгөө пүүз мүүзний ингээд өрсөлдөөн явагдаад тэгээд нөгөө телевиз гэдэг чинь өөрөө 80 оноос хойш айгүй шууд амжуулдаг болсон. NBA-г бас нөгөө дэлхийн спорт болгож байгаа юм л да тий. 92 оны Барселона яг тэгж таарч марчж байгаа. 92 оны Барселона ч нөгөө global game болгож байгаа шүү дээ тий. За тэгээд Тони Кукоч мөкоч орж ирээд би Дэвид Стерний хамгийн амар үнэлдэг нь тэр Индиана Детройтын зодооны дараа. Яг Malice at the Palace шууд гарч ирээд би маргааш нь авда загнуулж байгаа юм шиг бид нар бүгдээр сонсож байгаа шүү. Төв царайтай гарч ирээд Ron Artest suspended rest of the season. Болрол ягаал Jermaine O'Neal 35 тоглолт, тэр Ben Wallace 25 тоглолт ч үлээ те. Тэгээд тэр цагаас хойш одоо NBA-ийн тоглогч нар костюм пижак өмсдөг болсон байгаа. NBA-г одоо гудамжны хипхоп бацаанууд биш. Яг класси байна. Iverson-ийн нөгөө мэргэжлийн байна. Гэх мэтчлэнгээр бол NBA-г бол амар сайн барьдаг байсан гэж боддгийн. Тэгээд нөгөө 2005 оны 7 дахь тоглолтын финалыг үздэг байхгүй.
1 минут дутуу байгаа. Тооны харьцаа 72-68 байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр үед чинь их оноо онцсон байсан. Уг нь өмнө нь Карим үед уг нь 120 мэд байсан байгаа. Болохгүй юм байна. Тэгэхээр юу яачээ? Энэ hand check-ийг аваа ичээ. Over coaching хийгээд байна. Ингээд тэр adjustment-ууд те. Тэр өөрчлөлтүүдээ Дэвид Стёрн бол аягүй сайн хийсээр байгаа. Чиний хэлдэг яг үнэ хөшөө. Би бол амар сайн commissioner-өөс 30 жилд 14 он хүртэл. Тэгээ одоо тоглогчдын цалин яг сая ярьлаа шүү дээ. Тэрбум доллар хүрэх гээд шүү дээ. Тэ? Хоёр тоглогчийн цалин нийлээ тэрбум хүрлээ шүү дээ. Нэг нь 300, нэг нь 400 сая контракт тэгэл. Тэгэхээр чин тэгэл энэ зах зээл ямар амар болж байгааг юм. Тий. Би манайх шиг төгрөгийн анш нэг сүүлийн 20 жилийн дотор тэгж тийм баар нуугдсан шүү дээ. Тий. Тэгэд юу л санагдаад идэв. Цалингийн зэс яг үнэхээр NBA-ийн тоглогчдыг үнэлээ гэх юм бол бүр ингээд за LeBron бүр тоглос одоо 23 дахь улирал руу орч тий. Би бол LeBron-ыг 22 улирал underpaid байсан гэж хэлсэн. Үзэн шүү дээ. Тэр бол даа. Тий. Тэр бол бүр жилийн 50 саяыг авсан ч underpaid. 150-ыг авах хэмжээний. Lakers иржиж баг өгсөн арай гайгүй. Тий. Lakers-ээс өөр баг бол бараг чадахгүй баг. Тэгэд ингэдэм юм лээ. Нэг 10 онд decision хийгээд юу байсан шүү дээ. Miami руу явсан шүү дээ. Тэгсэн чинь манай тэр sports economics гэдэг анги дээр үзчихсэн. Тухайн жил 10-аас 11 оны жилийн нэг улирлын эдийн засгийн цикл юм шиг. Cleveland-ийн жижиг дунд бизнесүүд $270 сая алдсан гэж байгаа юм. Алдсан. Тий, багассан тэр юу нэг эргэлдэж байгаа мөнгө нь. LeBron effect зүгээр л тийм л. Яагаад сөргөөр нөлөөлч юу? Cleveland-аас Miami руу явхад Cleveland-ийн чинь тэгэл тий тэгсэн байгаа байхгүй юу? Miami-д бол эсэргээрээ нөгөө тоог нь харуул бараг л even out хийж байгаа. Тэгэхээр тэгээд яг би бол яг жинхэнэ тэр мөнгийг тэгж хармаар байна. Яг тохор хөлбөмбөгчтэй амар яг ганц хоёр амар авдаг нь. Бейсболын тамирч чинь дутуугүй авдаг байхгүй юу? 10 жилийн 800 сая юм. Ингэ мэрэж гэж шүү дээ. Ер нь хамгийн бага авдаг нь баг NFL бах том спортуудаас. NFL нөгөө олон хүнтэй учраас. Тий, 53 хүний багтаа тий. Тийм учраас. NHL энтри яа тийм бол тоо. Том орлын явах вэ бас. Үндсэн дөрвөн спортчууд бейсбол, сакс, Америкт бомбог, хоккей гурвал хоккей дөрөв хийж байгаа. За, хоёлаа спортоо жоохон паузгаад. Тэгээд ойрд юу хийж гин? За, подкаст хийж байгаа энэ бол тий, олон мэдж байгаа. За, ноёдлын сонгуульд үзээд алдсан. Тэр экспириенсийг ер нь ярьсан уу энэ тэнд? Мерсэр л ярьсан. Ер нь бас сонирхолтой ч юмнууд байсан. Бас сургамжтай ч юмнууд их байсан. Маш их юм сурж авсан. За, миний төрөөс тавих асуулт нь. За. Амарчин комедиан, за боловсролын салбарт ажилладаг. За, залуу хүн гинт ягаад сонгуульд орох болов? Гинт байсан уу? Энэ ер нь тавьсан байсан биш. Одоо vision байсан уу? 24 оны сонгуульд төрсөлдөж байгаа шүү дээ, тийм. Яг намаасаа 90-ад оны яг тойрогт үтсэн ганц төлөөлөл юм билээ. Тэгэхээр 24 оноос цаг хугацааг ухраагаад 12 жилийн өмнөх рүү ухраах юм бол 2012 онд би Колорадо их сургуулийг улс төрийн шинжлэх ухаанаар авах төгссөн. Энийг ахаа буцаагаад ухраах юм бол улс төрөөр сурах шийдвэр 2007 онд Обамагийн сонгуулиар автаа очиж юун дээр нэж жагаад кампайн дээр нэж жагаад нэг гар барьж марж ирсэн. Одоо энийг яриаг их бодчих. Тэгэл болтдог сарс. Би ер нь их сонирхолтой байсан. Тийм Клинтон 62 онд Кеннедитэй гар бариад тэгэл бас ажис улс төрмөрт орж исэн гэл ах гоё тэр драматик тал нь бол тэр. Замд нь бол тэгт улс төр гэдгийг бол таг марцсан үе бол байгаа. Улс төрөөр яг сураад эдийн засгаар давхар мэргэжлэр сураад дуусчаад 14 онд Universal-ыг үүсгэн байгуулад тэгээ 16 онд ETV-д өглөө хөтлөгч хийдэг байсан юм а. Тэгээ 17 онд анх комеди туршиж үзээд 19 онд NBA Talk гэдэг ингээд он цагийн дараалал ярих юм бол тэгээд 18 онд би нэг анх удаага нэг улс төрийн жоохон нийгмийн юм идэх гаргаад нэг жидүүгийн хэрэг болоод хэрэгч байх. Тэг юу гэдгийг скандал гэдэг юм гэдэг чинь нийтэд хэрэг болгоогүй шүү дээ тэр чинь. Нийтэд зүгээр л заад 32 3 гишүүн жилийн 3% хүүтэй зээл биеиндээ авч өгсөн. Би Universal-ыг байгуулахдаа сарын 4% хүүтэй жилийн 48% хүүтэй зээл авч хийж ирсэн. Тэгээд бас голоо ортлоо гомдоод гэх юм уу. Тэгээд бичлэг хийгээд
ингээд би тэгвэл татвар төлөхгүй. Миний татврын мөнгөийг ингэж авал. Нийгмийн идэх маань тэгэж хэлсэн. Тэр чи яг зүгээр л орёч гэж яагаагүй. Тэгээд ингээл явсаар байгаа л. Тэгээ 2020 онд Америкт гацаад за тэр бол өстой байж болох хамгийн буруу шийдвэрүүдийг манай төрөөсөө гаргасан гэж боддог. Зүгээр хар ухаанаар бодоход ковид алдаагүй карантинжсэн. Эдийн засгаа хаагаад, эдийн засгаас үрүүлээд, сургуулиудаа хаагаад, боловсрлоо 2 жилээр ухраагаад, хүүхдүүдийнхээ ирээдүг алаад тэгээд ковид алдчихж байгаа. Алдангуудаа ихэд тэгээ буцаага. Тэгээд Монгол улс энэ дэлхий дээр цорын ганц иргэдтэй хаалгаад хөгжсөн улс байсан. Бусад улсууд бүр арал дээр гаццсан байсан иргэнээ хүртэл авч маваад. Тэгээд би ийм Англи, Америк том улс яриаг ш. Манахтайгаа л адилхан улсуудыг ярьж байгаа. Хөгжиж буй орн гэсэн үг. Тий. Тэгээд тэр үед их хүний эрхийн талаар их дуурж иж билээ гэж. Тэгээд ер нь ковидоос хойшоо ер нь яасан дөө. Миний амьдралд аягүй их өөрчлөлтүүд орсон. Ковидыг бас тисч чадаагүй маш том зүйлс байгаа. Хувийн амьдралд, хувьсгалын амьдралд хүнд цохилтуудыг ч авсан. Том боломжууд ч гарч ирсэн. Тэгээд 23 онд яг юу ягаал одоо цаг хугацааг ухраагаад бодохоор сонгуулиас нэгхэн жилийн өмнө 23 оны 1 сард штэ хардчилсан нам гэж баг байгаагүй шахуу. Тархаа бутархаа. За тэгээд намын дарагтаа болоод тэгээд намын дарагтаа Viber-аар ярилцж аваад за чи юу ямар байна залуучуудын бодлого хариуцсан тийм зөвлөхөр ажиллах хэрэгтэй байна. Хэвдүүлээ яг ингээ тий би бол одоо хардчилсан намын үзэл баримталд амар дуртай байхгүй. Би ихтэй илсмэр л үдвэс. Гэхдээ надад тэр лидершипэнд таалагддгүү, дотор нөгөө хүмүүсэнд таалагддгүү, гаргаж байгаа шийдвэрүүд нь таалагддгүү, ардчилсан санагддгүү байсан. Гэхдээ намын цаасан дээр байгаа үзэл баримтлал гэдэг чинь өөр шүү дээ, тийм ээ. Ямар ч байсан ардын нам бол ингэж орж яахгүй. За тэгээд ер нь бол тийм процесс байсан. Тэгэл тухайн үед энэ нэг комеди алиас албатай дараагийн зөвлөх болоод ардчилсан нам шалтгаан байгаа гэдэг зөндөө юм явж. Гэхдээ тэр үзэл санаа л ахад цаашаа явбал цомхон төр санхүүгийн хариуцлагатай ийм байгаасаа данхар биш байгаасаа бидний амьдралдаа татвар нийгмийн даатгал нөөтийг бууруулаасаа гэл дотор нөгөө л залуу хүний л боддог л бодлоо. Тэгээ би ч одоо яг мэддгүй шүү дээ би энэ намд илссэн баха. Нөгөө яг намын батлага хизээч өгөөгүй. Тэгээ тийм үн чинь гол нь сонгуул дэвшүүлдэг юм аа. Яг хоо мэдээж тэрсэн үнсий бодлогоор нэг гишүүн болж дэвшин л те. Тэгэхэд мэдээж тэгэж бол мэдээж орж байгаа. Гэхдээ намын бодлого авах байх. Тэрэн дээр яваад. За тэгээд бол яг хоо сонгуул дэвшсэн. Шууд тэрийг ярихад сонгуулиас хойшхыг бол монголчууд сайн байгаа. Амар ер нь 40 мянган санал авна гэж. Бодоогүй байх. Ягаад гэвэл хамгийн том шалтгаан ардын намын хүч баг. Ер нь бол хаасайгүй л ардын нам гарах байх гэдэг тийм forecast буюу одоо прогноз байсан гарсан байна. Тий. Тэгээд юу яадаг юм бэ? Миний кампайн дээр чинь миний гэж ярмаар байна. Манай кампайн дээр яг зөвхөн амарчин гэдэг үнэ л дээ. 50 гаруй хүн full time ажиллаж байгаа байхгүй. Тэгээд сонгуулийн өрөө ингээд бид нар яг те ялагдлаа үлээц хамраараа таслалцсан. Тэгээ би ингээд спич хэлээл. Гэхдээ би яг ингээд тэр сонгуулийн 16 хоног ингээд байж хат. Дандаа л манай үеийн залуучууд. Гэхдээ бас ах ихч машнаар байсан бас. Хүн болгоны нүдэнд ингээд үнэхээр өөрчлөлт. Энэ ганцхан амарчандаа биш байсан. Яг үнэхээр тэнд баяа айлын хүмүүсийн эсрэг хэдэн дэр бом цацж байхад тийм ээ. Бид нар өөрчлөлтийг хийж болдгийм үү? Тэгээ тэр нь уулан хамгийн хүнд дүүргээс. Тэгээд би улаан дүүрэг гэдгийг ардын намын улаанаар биш. Ингээд жилд 3-4 мянган угаартаж өгдөг цусаар төсөөлөх гэдэг байна. Маш хүнд. Шүртэй ярих. Энд бид нар өөрчлөлтийг авчирч чадах уу гэдэг итгэл үнэмшилт ор явсан. Тэгээд бид нар бүх том зургаа харж агаад за дөрмийн дагуу яваад яахгүй амжилт болохгүй. Тинчээ номин бат шугар хүний 10 тэрбумыг зарж байгаа шүү дээ. Би энэ хариуцлагатай хэлж байгаа юу шүү. Сонголт. Миний кампайн дээр бол ард түмэн ингээд таньдаг ах их гэж цуглаад гол 500 сая төгрөг цугласан. Чүү хайтаа өргөжтэй. Би дараа нь балансаа харсан хасах 91 саятаа гарсан. Сая тэгээд 3 сард сонгуулийн өрийг одоо төлж дууслаа. Яг хөө те ингээд өрсөлдөж болж энэ бол асар бага мөнгөөр гэсэн үг шүү. Ер нь бол том зураг талаар харах.
Тэгээд бид нэр эргэлт буцалтгүй кастинг систем рүү орох юм уу? Яах юм? Тэгээ бид нар ингээл бүх юм дээр урсгал сүрэлт арьс. Ерөөсөө ингээд сонгуулийн кампайн яг ямар зардал гардаг юм бэ? Яадаг юм бэ? За тэгээд ерөөсөө за залуу хүний хамгийн том давуу тал 4 жилийн улс төр бол хийхгүй нь тодорхой. 40 жилийн улс төр юм. Тэгэхээр урт хугацааны шийдлүүдийг бид нар хайсан баг. Тин ч манай өрсөлдөж байгаа багийн худаг яриад. Насаар нь худагтай байх гэдэг. Бид нар маш гоё санхүүгийн шийдэл гаргаад 43 хороонд 43 англи хэлний төв барих. Энэ бол ямар ч хүн хүүхдтэйгээ боловсралд бол одоо үнэхээр одоо хамаг бүхнээ зориулах тийм зүйл юм байна гэдгийг бид яг мэдчихэл байсан л та. Тийм мэдэрсэн. Энд гол нь би нэгэнт хэлний төвд ингээд бүх захиран зарцуулах төсөв мөсөө энийг хараад за sorry би дараагийн 4 жил юу ч хийж чадахгүй магадгүй. 20 жилийн өмнө писний газар нэгдээд өнөө шөнө яаж. Эффект нь 20 жилийн дараа гардаг. Би 20 жилийн дараа яг хуу хэдүүлээ дараагийн Zuckerberg, дараагийн Musk-тай болъё л та. Намайг ингээ улс төрийн юм одоо юу гэдгийг сайн муугаар юу гэж ярина. Гэтэ энэ чин сэтгэлээсээ бодож байгаа ихтгэл үнэмшил ерөөсөө тэр байсан. Тэгээ тэр маань бол 40 мянган санал руу бол бас хүргэсэн баг. Тэгээд хийн багийн эзлэлтэй ер нь бол тий. Би тэгэд энийг бол гарсан гараагүй ер нь ингээд нөгөө юу хөтөлбөрөөр боловсруулад англи хэлтэй монгол гэдэг одоо бүрс чөтгөр буу мэд суманд ч гэсэндээ хүүхэд хэл сурах тэр бүтцийг бид нар ухсарч байгаа. Тэгээд энэ одоо ингэ тийм байна. За яг ялангуяа улс төрд бол хийд юм байна. Гэхдээ би одоо хүн гэж хэлмээр байгаа ир юм уу? Нэг юм амьдралдаа нэг гоё том project хийх ёстой юм шиг байна. Бидний purpose. Яг ингээл аваад орон даяар хийх нэг кампайн ч юм уу тий. Хүмүүсийн сэтгэл зүй одоо хэмээн зарим хүмүүс байна л да одоо баасан жаргал гişүм бол ингээл яг хүүхд ирэх гээл энийг бүр хуйлж байхасаа л аваад ингээл яваал одоо ч гэсэн гişүм болсон ч гэсэн дугаараа явждаг ч юм. Би одоо бүр өөр намын хүнийг quote хийж шүү. Тэгэхээр яг нийгмийг барайл тэрнийхээ төлөвчийн ихтгэл өмчлөр яваал улс төргөө тэр нь тусдаа асуудлаар тэгж яваал хийх хэрэгтэй юм шиг. Ган жавхлангийн одоо эдшидийн хормоор гэдэг шиг. Яг нэг purpose. Тэгээ юм болгоно хэрэгтэй гэсэн юм уу те хэрэгцээтэй гэсэн юм болгоно руу яваад байвал нэг хүний нас угаасаа хүрхгүй. Тийм ч учраас олон гишүүн байгаа л та ард үеийг төлөөлж те. Тий. Зүгээр энэ бол нөгөө хувийн одоо Санжаа Амарч хоёрын дүнэрч finding a purpose тэр юм шиг байна. За би хардах эрхийнхээ дагуу одоо сонгогдоогүй хүнээс ялцгаа яасан байна. Сонгогдсон хүн бол надад бөөрн хийж юм уу те. Яг тийм нөгөө жинхэнэ скриптд гэдэг шиг бэлдсэн хариулт өгч магадгүй. Хоёр төрлийн хардлага хүн болгонд байдаг баг. Эхнийх нь болохоор гинт хүн дуграал эхлэхээр ямар нэгэн цаанаа ашиг сонирхолтой байдаг гэдэг хардлага байдаг. Хоёр дахь хардлага нь болохоор үнэхээр юм хийх гээд орсон ороод яаж чаддгүй эсвэл уусдаг. Одоо зөндөө шалтгаан хэлдэг шүү дээ. Эсвэл мөнгөний тоо хараад одоо яадаг те. Ийм л хардлага байдаг шүү дээ. Яг үндсэн процессыг бол бид нар мэдэхгүй. За энэ хоёрыг асуухынхаа өмнө хэдүүл хоёлоо үзэгчтэй ялангуяа залуучуудаа өөрчлөлт хүсэж байгаа байх гэж бодож байна. За өөрчлөлт гэдэг нь аль нэг намайг одоо би юу гэдгийг ардсан нам бол өөрчлөлт. Ардын нам бол юу гэдгийг өнөөдөр бол би яг 100% хэлж чадахгүй. Яг би улс төрийн мэдлэг дутуу учраас. Тэгвэл ер нь бол ард түмэн биеэрээ мэдэрж байгаа. Хин хэмбэ хаана юу болж байгаа гэдэг. Тэгэхээр улс төрд яг кампайн буюу одоо мөрийн хөтөлбөрөөр танилцуулаад одоо сонгуул нэр дэвшгэд 500 сая асар бага мөнгө гэж байсан. Би сая сонслоо. Яагаад бага мөнгө? Яагаад бага? Бид нэр энэ мөнгөний хэмжээнээс айгүй яаж юм төсөөрж байна. Их найдаар нь сонссоор байгаад тэрбум гэдэг чинь бага мөнгө юм шиг санагддаг болчих. Тэгэхэд би бүр Баруун аймагт дэвшсэн нэг хүн бол бүр 100 тэрбумыг гаргасан гэж сонссон шүү. Тэгээ яг юунд гараад байна. За мэдээж тэр их гарч байгаа бол мэдээж хайчиж байгаа нь тодорхой. За ингэж байгаа. Энийг нэг viral бичлэг хийгээд тэрийг би ихтэй би өөрөө сэдэд хийцсэн. Гэтэ viral болно гэж боддог. Одоо энийг 28 оны улсын хурлын улсын хурал дээр одоо сонгуулийн тухай хуулинд би өөрчлөлт бүр оруулахыг шаардна. Яг оруулахгүй бол талбай дарж гисэн. Энэ нэгдүгээр хуулагч гэж байгаа. За яасан гэхээр зэрэг сонгон хайрхан дүүрэг жишээ нь 321 мянган иргэнтэй 200 гаруй мянган сонгогч байгаа. Тэгснэ яадаг үлээ 2000 хүн тутамд илүү нэг хуулагч байх ёстой энэ. Тэрийн 4000 болгоод нэг хуулаараа. Тэгээд чи миний найз байлаа гэд волонтер хийж болохгүй. Манай сонгуулийн тухай хуулинд. Тэр хуулагчийн мөнгийг өгөх ёстой.
Тэгэхээр надад 554 ухуулагч ногдож байгаа. Тэгээд ухуулагчийн цалин хуулиараа 330 мянга гэж байгаа. Гэхдээ 330 мянгаар 16 хоног ажиллахгүй байхгүй. Одоо нөгөө талд бол тий ардын нам бол 2 сая маяг өгчсэн баг шүү. За энэ бол сонгуул гэхэр хүн болгол мөнгөтэй болох гэж байгаа л гэж. Бүгд мөнгөтэй болох гэж үзсэн тийм ээ. За тэгэнгүүт ухуулагчийн зардлыг за яг нь хоол унааны мөнгөний нэмээд 500 мянгаар тооцоход юу ячиж байгаа. Тэр нэг 200 сая төгрөг ингээгаар авчиж байгаа. Хороо болгон дээр шадар туслах байх хэвээр 43 орон дээр 43 шадар туслах. Тэр хүн бол тэр авиа баазж байгаа бас нэг 1-2 сая төгрөгийн цалин авч байгаа. Тараах материал 90 мянган ширхгийг тарааж байгаа. Өрхийн тоогоор. Өрхийн тоогоор. Бүгдийн тараа штэ. За тэгээд хуульчтай байх хэрэгтэй штэ. Нөгөө буруу пост өчөөд нэрэт тулчлах тий. Зүр ер нь ингэж жижигсэж. За тэгээд юу яаж байгаа. Яг сонгуулийн өдөр энэ хүмүүсээ зөөн мөн гэдэг юм бас байд юм билээ. Ингээд тал талд ингээд муур болгон шиг юм болж байгаа. Тинчээ тэр газрын толгойд ят маанууд хурж ирээд хутаг авснаа. Машины дугуй муугаа хагалж маглаа тий ингээл. Тэгээ манай нэг үеэл нэг нөхөртөө өчтөд араас нь хөөцөлдөөд шахаад багажийг онгоолгосон чинь ийм зузаан зүгээр саналын уцаж явчих шиг тий. Хөл үлччихгүй байхгүй. Тэгэл ингээд хөндлөн гулдмаа ингээд мөнгө тараагаал. Тэгэл би орой 9 цагт пресс конференцийг явуулж хэвлэн бахвал. Чин батын номын энэ төрийн эрхийг хууль бусаар авах гэдэг миний үгийг гөлөөг гэж тоож байгаа юм даа. За тэгээд би энд юусоо манайх PR-ын зардал огт хийгээгүй. PR-ын зардал тэрбум болно шүү ер нь. Тэгэхэд би 5 шар дуулцалт хийгээ явж хахад манай багийнхан манай штаб манай гэрт заяа. Тэгээд 3 хүн компьютер дээр ингээд миний фэйсбүүкээс лайв хийгээ явж байгаа. Нэг нь пост бичээ, нэг нь лайв хийгээд би уулзалт хийгээ явж байгаа шүү дээ. Мөнгө багахад нэг ухаан их зархаас ураар байхгүй. За амар тэгээд хардаа тэгээ ажиллаж байгаа хүмүүсийн хоол унд шатхуун төлж мөлж гээд ингээд эн чинь амар том project. Гэтэл хөрх ингээл манай нэг бэрхж ирээл хоол унд тэгээл ингээл амаатнууд хэлжлээл мэдэн муу найз нар надаас мөнгө цалин авах байтугай юу яаж байгаа штэ. Бүр мөнгө төгрөг хандуулж байгаа. За гих мэтчлээ ингээд юу яаж байгаа. Тэнгүүт ингээд одоо хүн болго ирнэ. За 50000 хүний багц байна. 100 сая өгч. Хоёр одоо би ингээд лам нартай уулзсан. Иесус Христ бид ингээд 8000 хүн байна. Би уг нь ингээд тийм үү. За би яг уусна шашны итгэл үнэмшил Америк төгссөн. Тэ үндсэн хөлмөлгээл ярангууд окей гэл өөдөөс нараас мессежээр 50 сая өгч 60 сая өгч. Хүн болгоо. Үсчдийн холбооны дарга биеийн үнэлэгчдийг бацдаг хүн байна. PIMP. Тий, ер нь PIMP-нүүд яг тэр сонгуульд хүн болго ирэх болт юм бэл. Тэнтхийн ятмаанууд энэ тэр гээд бүгд ирээл уулзъя барий гээл ингээл гээл бид нар туршлагагүй. Тэгэл ийм багц тийм одоо үнэн удлаа мэддэхгүй би чи кампайн хийгээл явж зүгээр нэг өдөр өнгө уулзсан чинь мэдээж тэгээд одоо дөрмөн л тэр бахал та тэгэл тэр хороо өрхийн имлэг ингээ бас уг нь айгүй хүмүүс ирсэн. Амарчаа мэдөө би энэ сургуулийн багш юм байгаамаа. Гэхдээ би чамайг дэмжиж байгааг мэдчихвэл ажилгүй болно гэл ингээл огш өмшиг хааж байгаа шөнө ороймоор ирж уулзаал тий. Гих мэтчлэн ингээд их янз бүрийн юмнууд бас болдгийм байна. Гэтэ тэр дундаас сурлаа. PR гэдэг имийг сайн сурлаа гих мэтчил. Би ч сүүл рүүгээ нөгөө эмээ өвнөртөө уулзаал. Гар барингуудаа шууд хацар мацар өгдөг байсан шүү дээ. Тэгээ гих мэтчлэн. Угаасаа яг сонгуулийн өдөр бол бүр. Тэгэхээр тий сонгуулийн өдөр яг амар их мөнгө төгрөгийн юм болж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт ингээ бодохоор миний зарсан мөнгө айгу бага болж байгаа шүү. Харьцангуй юм байна шүү дээ. Харьцангуй. Эн чин тэгээд ингэж байгаа. Өөр намын ухуулагч нарт мөнгө өгөөд давхар ингээд одоо энэ бол хуулийн цорх ашиглаж байгаа мөнгө тараалт явчихж байгаа. Одоо үндэсний эвслээс 3 нэр дэвшиж байгаа байхгүй юу? 5 квоттой газар. Тэр 2 хүн хоосон ч юм уу тий. За 3-таагаа хамт намайг дугуулчаараа энэ төр гэл нэг тиймэрхүү юмнууд бол их болсон байлээ. Бид хэд бол өстой нэр хөрхөө мэдээж намын маань суур байсан. За дээрээс нь одоо яг л ихтгэл үнэмшлэрээ яасан. Хүмүүс 40,000 яг уу ардсан намаас хүлээж байгаа хүлээлт буцаад их болж байгаа ш. Нэг хэсэг ардсан намыг тоохоо хэлсэн байсан шүү дээ сонгогч. Тий. Одоо нөгөө тэртээ тэргүй нөгөө яахгүй бол одоо энэ нам чи өөрөө ирэхгүй бас баг багаар миний хүсэж байгаа левелд биш шүү. Гэхдээ баг багаар өөрчлөгдөж байна.
Ардын нам ч гэсэндээ өөрчлөгдөв. Би бас баяртай л байгаа. Усан жамч нөгөө тал одоо ингэ туйлшраад явах юм тий. Би өстө хүн намыг л ойлгохгүй байгаа. Ардын нам арчсан нам хоёр бол ингэ баагаар хавтыг тэгэд байгаа байхгүй. Тий. Тэгэл тэгэнгүүт хоёр дахь асуулт. Би ихтэй нөгөө хардлага байгаа тий. Мөнгө аваад тэгэл дуусгач тийм үү гэдэг нэг юм байгаа байхгүй. Тэгээ би нэг цэнгүүн лодо самбуу дотор байгаа гişүүдээс бас асуужсэн саяхан. Гişүүн болохоор яад юм бэ? Зүгээр л амир ингэ асуулт. хаалганы гадаа үлдсэн тий. Хаалганы гадаа нөгөө SpongeBob-ын нэг мем байдаг шүү дээ. Вентер харж идэг шүү дээ. Тий, вентер харж идэг. Гөө тэгэд би зүгээр л яг нэг асуусан. Ер нь яад юм бэ? Ямар бенефит тийм үү? Зүгээр мөнгө байд юм уу, мэд юм уу гэд. Тэгээд 126 дотор бол янз бүрийн гişүүд. Энэ чинь яг л ард түмний төлөөл яг ингээл одоо устта богинотойгоо тий. Богинотойгоо тий. Одоо лодо маань бас төвшин гişүнтэй нийлээ нийгмийн даатгалын хууль оруулаад ирж байна. Айгүй их тэр сэтгүүл зүг төрөөс салгана гэдэг юмыг их ярьж байгаа. Гэхдээ хуулийн төсөл бол оруулж ирсэн би хараагүй байгаа. Цэнгүү маань ингээл эрчим хүчний реформ гэдэргээд яг ингээд явж байгаа. Одоо энэ лувсан жамц бол ингээл хуулийнхаа төслийг айгүй сайн уншиж байгаа байнга оромороонд орж. Би нөө өөрөө дэвшээд их ойрхон байсан учраас илүү анхаарал хандуулдаг болчихж. Энгийн үнээс гэх юм уу те дундаж үнээс ингээд гярхаа харж байна. Дараа нь бас бодож байгаа шүү дээ. Би байх нөө те. За, тийм хүмүүс бол байна. Чойжл сүрэн ундрам шиг одоо энэ засагт ороод ирж байгаа ийм том тоглогч нар баг шиг байна. Том гэдэг нь мөнгөтэй л гэсэн үг. Маш их мөнгө ус төрлөө хийгээд тэгээд тэрүүгээрээ зөрүүлээд ургацаа ораадаг тий. Тэгээд тэрийг тусгай зөвшөөрлөөр эсвэл энэ захиран зарцуулах төсвөөр хуулийн мерсээр өөрчлөлт одоо энэ уулуурхан компанитай хүмүүс яг тэр жижиг хуулийн твикийг бид нар мэдэхгүй шүү дээ. Одоо трейдэн дээр явдаг журмаар л явчих юм шүү. Трейдэн дээр ч улс төрийн нэг мэдээ нэг одоо нийтлэл гарахын өмнө зарим нь одоо тэгэхээр мэдээллийн давуу байдал ингээ бүх юм ашиглаад ингэж байгаа хүмүүс байна. Иргэдийгээ хараад зүгээр хэрэлдээ байж байгаа ганц хоёр гişүүд байна. Би яахын энэс үнэхээр жаргаж одоо ажиллаа хийдэг гişүүд бас байдаг гэсэн. Бага хинч мэддэггүй нэрээсөө сонсоогүй. Тий. Яг цэвэр нөгөө яг ажил хийдэг. Одоо хэвээр нөгөө яаман дээр тавьчмаар гэдэг. Улсын хурал яам хоёр аюу өөр юм байна тий. Тэгэхээр яг ингээд юм популист биш ажил хийдэг хүмүүс байна. Цэвэр яг эрх мэдэл булаалцж байгаа одоо дээр одоо ингээд энэ амар сайхан хэмээн энэ чинь ингээл зандаж тэр хооронд яг ингээд эрх мэдэл булаацалтаад байгаа харагдаад идэв. Тэрүүгээрээ яадаг тий. Тэгээд дээрээ энэ спонсоруудтай бас зүгээр л ингээм тоглоом тоглож байгаа шиг тохирдсон юм шиг байна. Энийг ингээ тэрийг ингээ за чи тэр спонсор руу барьдахгүй шүү, ингэхгүй шүү гэд. Энэ зүгээр дам яриа шүү. Гэх мэтчлэн янз бүрийн л хүмүүс байх шиг байна. Тэгэхээр энэ дунд мөнгө хараад одоо ингээд амаа өдөлдсөн ч юм уу үзэл баримтлаа худалдсан ганц хоёр гişүүд аль хэдийн харагдаж байна. Би одоо ингээ өмнөх зарим гişүүдийг хараад тахаар одоо хөгшин одоо тэтвэртэй гарцсан ингээ ах мах нар байна л д. Хизээч тийм асуудалд ороогүй. Тэгэхээр одоо отхон бэлэг мэлхтэй ингээд үзэлцээр байгаа л улсын хуралд тохиогчтой хоёр гарсан. Тэгэл тийм хүмүүс ус байна. Яг ингээ нүүр бардам. Хиний ч өмнө те идэж уусан юм байхгүй. Гэхдээ яг хувь хүндэл нүүр бардам байна. Тэгэхээр ер нь бол тийм л зүгээр яг ингээд янз бүр л байд юм байна гэж. Хоёлоо сая ярьсан юмнуудаас ч ингээд энэ бүлгмүүд байгаа шүү дээ. Тэнгүүд одоо яг үнэхээр өөрчлөлтийг хүсээд байгаа те. Болохгүй байна гэдэг шудраг одоо те энэ боломжийг үүсгэх гэдэг юм маань яваад орохоор яачаад байгаа. Хүчгүйтчихэд байгаа юм. Ганцаараа дий. Гайгүй хаа. Гайгүй юу. Окей би одоо 28 мөртлийн залуучуудаа хараадах. Яг болж гин үгүй юу. Одоо би бол ингэ гэдэг. Ингэ гэдэг юм шүү. Ингэ хэлсэн байгаа. Гарах юм чинь гэж байгаа шиг. Одоо ингэ нөгөө юу хараадах. Яг бизнес эрхлэгчдийн одоо яг энэ нөгөө хуулийн амендментуудыг хараад байгаа. Яг ороод яг юу өөрчлөе. Сая бол яг бас харьцангуй өөрчлөлтийг бүтээнээс илэм эргүүлээ явчлаа. Одоо жоохон улс ууртай. Би одоо нэг хиймэр байгаа хэдийн юмнууд байна шүү дээ, тэ. Яг бизнес эрхлэгчдийнхаа талд би бол бүр ингэж байгаа шүү. Одоогийн байдлаар ард түмний төлөөлөгч гэхээс илүү би нөө бизнес хийж байгаа учраас эхлээд бизнес эрхэлж байгаа ажил олгогч нар маань татвар нийгмийн даатгалын дарамт заах татварыг болиё. Татвар бол гайгүй манайх ер нь гайгүй шүү.
бусад улстай ингээ харьцуулах. За. Нийгмийн даатгал дээр алуулаад байгаа байхгүй юу? Энэ дарамтанд багасах юм бол нөө домино эффект ингээ дараараас ингээ ард түмний амьдрал өмнө үнэ гэдэг. Тэгэхээр энэ дэр би яг энэ хуулийн бусад хуультай яаж харьцаж чинь, яаж нөлөөлж чинь энийг айгүй илүү их анхаарч хараад байна. Гэтэ надад сурах юм их байна. Ойлгохгүй байгаа юмнууд байна. Нөгөө хуульч биш болохоор нөгөө яг мэдээж ингээл хуулийн зөвлөх мөвлөх гэл найз нөхөд ингээл хүмүүстэй зөндөө уулзаж ярилцж байна. Нэгдүгээрт энэ асуудал байна. Хоёрдугаарт ерөөсөө миний айгүй олон жил ярьж байгаа юм. 19 оноос хойш гэж олон жил ярьж байгаа хэвээр. Хэдүүлээ энэ тендрийн процесс. Ерөөсөө мөнгө хаана идэгддэг вөхөр нэг хүн май гэж өгөөд тэр мөнгийг кармаалдаг биш юм байна. Тэр чинь улаан цай тэгэл баригдана. Тендрээр аваад байна. Тэнгүүт жилд хэд вүлээ 23 мянган тендер зарлагддаг гэлөө тэ. Тэгээ тэрэн дээр ямар асуудал вэ гэхээр хүний нөлөөл байгаа шүү. Тэр төрийн одоо тэр эрдэнэс хамтлагын дарга марга болтгом гэж байгаа юм. Худалдаа авах юуг нь хариуцдаг дарга марга нь. Тэгэнгүүт тэр багийн нөлөөг AI-аар л багасгах юм байна. Технологи. Тийм ээ. Технологи. Технологи. Тэгэхээр энэ дээр маш тэгээ манай залуучууд маань өөрсдөө хийж чадах юм байна. Заавал гадны компани дээр авч чадах шаардлагагүй. Энэ эффектийг аль болох багасгах хэрэгтэй маань Эрдэнэ төлөвлөрөөс хийгээд эхэлсэн байлээ. За тэгээд би боловсролын формыг бол аль болох зардал багтаагаар энэ хүүхдүүдийн EQ дээр илүү ажиллах хөтөлбөр оруулж ирнэ. Тийм болсон. Тэр нь бол. Тий, би нэг ийм 3 зүйл дотор бодод. Тэгээд тэр нөгөө бизнес эрхлэгчдийн хуулийн юуг бол эхэлсэн явж байгаа. Гişүн болцсон юм шиг л. Ажилд орсон. Өөрөөртөө ажилд байгаа явж байгаа шүү дээ. Гэхдээ ер нь бол одоо яг нөгөө нэг олон улс руу одоо нэлээд хэдэн жил манай залуучууд явлаа штэ. Одоо хувийн зардлаарч байна, ил төв тэтгэлгээрч байна, тэ өөрсдөө бордлогоогоор очиод тэтгэлэг авсан залуучууд байна, улсын зардлаарч байна. Бид нар маань одоо ер нь болцсон баха. Миний бодлоо. Болцсон гэдэг нь. Буцаад яг энэ боловсон хүчин. Залуучууд маань өөрсдөө хийж чадах юм гэдэг чинь яг заавал аутсорсинг хийхээд байхгүйгээр бүтэн биш юм а гэхэд те мэдээж тодорхой хэсэг салбарууд. Харин Америкт шинжил хөтлөө явж байхад бол яг тэгж хитэн залуучууд тэгжсэн. Амар чамайг сонгогдчихвол Монголд очлоо гэдэг. Надад амар прешэр байхгүй байдаг чинь те. Тэгтээ тэр хүмүүс энэ тэндээс нэг юм юу хайгаад байна те. Оч хайгаад байгаа. Яг үнэ. Тэгээд нэрнгэсээ яг болцсон. Яг ингэж ирмээр байгаа. Гэтэ Монголд ирэхээр нөгөө стил нөгөө монголчилдаг юм заван юм хэвээр байгаа шүү дээ. Нэг яг юм гадны орнд ч юм бол яг юм заавал явал процессор манайх ч ингэж юмыг араас нь хөөцөлдөж ингэж ажил дээр бүтээдэг айгүй хэцүү те хүмүүс хэлсэн ярьсандаа байхгүй гэл янз бүрийн асуудлууд байгаа шүү дээ. Тэгэхээр би бол зүгээр яг гадаад байгаа залуучуудаа тэгж хэлмээр санагдав. Өөрсдөө ирээл байлданд агуулах юм байна. Өөрсдөө ирээл хүлээхгүй хүлээгээд байх юм байна. Хорноо гоё болохоор ирнэ гэдэг. Гэхдээ гоё болчвол чамаар яах юм бэ? Цөө муугаар хэлгээд гоё болгоцсон л та. Тий? Гоё болгочхоор ахаад иммигрант шиг болчихно. Ер нь бол тийм. Орон зай авахгүй болчихно гэсэн үг. Ер нь гоё гэж би бол юу ш айгу тийм романтицизм алдаагүй хүн гэж боддог санаж. Би гоё хайр дурлалд итгэдэг. Хүний сайнд итгэдэг, хүн сайхан сэтгэлтэй улс орон хөгжинөд итгэдэг шүү дээ. Харин энэ одоо би жишээ саяны ярьж байгаа 3 юмыг за батлуулчлаа. Гэтэ эффект нь ахаал 10 20 жилийн дараа гарах. Тэр хооронд яг хараал гулгаал ингэж яаж. Ер нь нөгөө хүүхдийнхаа төлөө гэдэг л тэглээ. Тий. Хүүхд өсгөхнийг 20 жилийн прожект биш шүү дээ. Одоо баг 30 болчихгүй болчих. Уг нь нөгөө нэг юу дээр үед 20 оны дэлхийн аваргаар уг нь хөлбөмбөгийн хүүхдүүд бэлтжижсэн шүү дээ. Юу 20 үлээ? Ганзам биш ээ. Тий. Ганзам мөн билүү? Ганзам гэдэг нь юу үлээ? Тийм 20 гээд 2020 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргаар Монгол улс орно гэдэг зорилго тавиад ууг нь өстөө 5 6 та хүүхдүүд бэлдээд хэлсэн. Тэрэн шиг л ер нь гэхдээ ретро гэдэг юм чинь нэг 20-оос 25 за зарим нь 30 жилийн л ийм циклтэй явдаг юм байлээ шүү. Тэгэхээр би яг чамтай санал нийлж энэ залуу хүний хувьд яг Япон 5 жил болж байхдаа би очил ингээл тэ янда стрессэндээ буцаад Монголын амьдрал гэж бодхоос илүүтэйгээр за би очиод юу хийх бол гэж уг нь харж байсан. Тэгээд яг түрүүнээс боловсролын реформ дээр EQ амар чухал байна. Манай монголчууд IQ сайтай.
хүн амын 98 билүү бараг 99% нь бичиг үсэг тайлбарчтай. Тэгээ бүгд одоо ингээд дижитал технологиудыг хэрэглэж байна. Энд бол одоо ерөөсөө боловсрал гэдэг юм гэхээс илүү соёлын давталгаа хэрэгтэй байдаг. Энэ одоо нөгөө нэг сэтгэл зүйн асуудлууд одоо би бол жишээ нь өөрөө нэг боловсралтай болчиход ингээд байгаа биш. Би бол одоо яг саяны ярьсан emotional quality тал дээр ер нь бол би өөрийгөө боловсралгүй гэж хэлж чадна. Яагаад гэвэл би яг Японоос ирсэн хүн бол одоо байхад болцсон. Би зам дээр гараад айгүй ёс суртахуунаа алдах жишээ нь. Яагаад гэвэл айгүй амархан автчихж байгаа байхгүй. Өөртөө араас нь хэлээл би за ингээд яваад өнгөрөх 5 секундын дараа явах хүн дээр те юунд нь одоо ингээд стресстгүүдээ гэсэн ирнэл миний нөгөө нэг өмнөх дугаар дээр яг ярьсан хүмүүс үзсэн бол миний нөгөө нейроночийн энэ тал руугаа ингээд холбогдсон байгаа байхгүй. Миний реакц ерөөсөө л юм. Тэгэхээр л одоо нийтээр энэ соёлын давталгаан руу ийшээ. Бүгд л ерөнхий боловсролын сургуульд хамрагч байна. Ихэнх нь ихтэй сургуульд төгсөж байна. Тэ? Ихэнх нь гэдэг магадгүй за нэг 50-60% ч юм уу. Өндөр тооштой энэ бол боловсролын хамрагдaltaй хувьд бол тэгэхээр ч монголчууд яг ийм арай өөр соёлын давталгаанд л орох хэрэгтэй байна. Экос эрүүл амьдралын ус. Харин тийм ээ. Заавал энийг авмаар байна гинэ. Хогтойгоо хэлчих. Тэ. Америкт нөгөө нэг багшийн шийдэл юм байлаа. Айгүй их нөгөө school shooting сургуульд гал нээдэг асуудал одоо ч байгаа. Тэгээ юу нөө сар болгонд гарч идэг. Бараг тий. Өрдөн жил болгон байсан. Одоо гүйлрэлтэй сүүл рүү сар болгон болж байна. Тэгээ энэ асуудлыг нэг ухаад үзгээр сэтгэл зүйн асуудал байгаа шүү дээ. Нэг хүүхэд найзтай хүүхэд бол ер нь гал нээхгүй юм байна л да. Чи амьдралдаа нэг найзтай бол ингэж бусдыг л үзий ядаад байна шүү дээ, тийм ээ. Тэгээд хүлэн зөвшөөрөхдөггүй шүү дээ ер нь бол. Тий, хүлэн зөвшөөрөхдөггүй байна. Хүн чинь хүн л юм чи эготой. Бид нар бүгд эготой. Хинч нүрлөгөө нулимуулахыг ч юм уу тий одоо ингээд горгоо шүлүүл хилдвэр дуулах юм ч хүсэхгүй шүү дээ. Тэр чинь л эго. Бид нар нөгөө буруу ашиглаад байдаг. Эго гэдэг. Чи эготой гэдэг. Гэхдээ эготой байх хэрэгтэй. За яг хуу. Тэгэд хүний эго бодит байдал хоёр ингээд зөрөөл тэгэл яг буу гэдэг ил байгаа. Тэгэнгүүт нэгдүгээр ангийн багш ингээд хүүхдүүдийг ингээд өнөөдөр хинтээ суумаар байна гэд бичүүлт юм байна. Тэгээд дуртай хүүхдтэйгээ суудаг хүүхдүүд хоорондоо. Тэгээ багш бол тэндээс паттерн буюу зүй тогтол хайгаад байгаа. Хинтээ суухгүй хүүхдүүд тийм ээ. Тэгээд тэр чин өчүүхэн ялгаа юм шиг боловч багаагаар тэлдэм байна л да. Тэгэхээр нөгөө ганцаардж байгаа бусад хүүхдүүд багаагаар тоохгүй байгаа ч юм уу хүүхдийг ингээд суулгаж муулгаад илүү сошиал хүүхдтэй суулгаад ингээд тэр ялгааг бол хөөхөн тэгж шийдэж ийн гинэ. Тэнийг яага яриад байна гэхээр EQ гэдэг юм юмнаас хэлэх юм байна. Бид нар боловсролын реформ гэдэг гаднаас хэдэн мянган багш авчираад хөтөлбөртөө ахиж өөрчлөлт оруулж хэдэн хүүхдүүдийнхээ толгойг эргүүлээд хэрэггүй. Би мөнгө төгрөгч байхгүй. Тэр боловсролын яам яг уу мэдээж хамгийн асар баг. Тий. Яг нөгөө яамнуудаа харьцуулахаараа нөгөө тоон их юм шиг болж чинь бүх багш нар юунуудад хувааштай тий. Тэгэхээр асар баг. Тэгэхээр худлаа. Реформ хийн гэхээр бид нар амар их мөнгө яриад. Гэтэл саяны асуудлыг хийж болж байгаа байхгүй юу? Яазах нь. Тий. Хүн болох. Одоо юу юм уу яах ядаж ингээ ширэмрэгээ цэвэрлээ гаргах ч гэдэг юм уу тий. Гэх мэтчлээ эндээс л эхлэх юм болов уу гэж харддаг шүү дээ. Ийм л зүйлийг оруулж ирмээр ач холбогдол өгмөр байна. Ер нь миний одоо подкастынхаа сэдвийг ингээд жоохон шифтлээд буюу одоо өөрчлөлт байгаа зорилго нь тэр. Би эхлээд эрүүл мэндийн боловсролыг олох гэж нэлээд хичээсэн. Тэгээ яг хуу би бол одоо камергүй үед бол ингэж хэлж байгаа. Хүмүүс ховл сонсох юм биш тий. Мэргэжлийн хүн авчираад ийм ярихыг сонсохгүй. Гэхдээ тэр нь би гомдоод байгаа юм биш. Ерөнхийдөө бодит байдлын байгаатай бол эвлэрсэн. Гэхдээ ингээ хайж болохгүй гол нь. Яаж эрүүл мэндийн боловсролыг одоо чиний түрүү хэлээд байгаа purpose. Миний purpose би яг ингээд цаасан дээр бичээд Санжаагийн purpose бол тэр гээгүй ч гэсэн миний амьдралын хэм маяг ингэсэр угаал энэ дээр бууж байгаа. Тийм учраас би бодсоор байгаа зүйлдээ эрүүл мэндийн боловсрол гэдэг чинь өөрөө зүгээр л ерөнхий боловсрол юм байна. Сургуулийн ерөнхий боловсролын сургуулийг яриаггүй шүү. Зүгээр ерөнхий general knowledge. Ерөнхий мэдлэг чинь хүний нөгөө common sense буюу харав хаан гэдэг юм чинь одоо тэлж өгч идэв юм. Яг үнэ. Гэхдээ одоо харав хаан гэж орчуулах нь зөв үү? Би хувьдаа тэгж орчуулдаг байгаа шүү. Common sense-ийг. Common sense гэдэг чинь одоо зүгээр л энэ бол юм байт юм а гэдгийг хэлүүлдэхгүй мэддэг нэг хэдийн юм байдаг шүү дээ, тий. Нийтлэг ойлголт гэж явах юм уу одоо. Тий.
Тий. Тэрийг бол би зүгээр ухсаар байгаа орчуулахдаа хар ухаан юм. Хар ухаанаар бодоход те энгийн лог Common courtesy гэхээр наад захын соёл гэж орчуулагдаж байгаа. Тэгэхээр common sense гэхээр тийм юм байна л да. Хар ухааныг манайх ер нь хар ухаанаа жоохон гээгээд байна уу? Тийм тий. Одоо ер нь тэнэг гэж байгаа гэсэн үг биш. Зүгээр ер нь жоохон ийм одоо юу гэх юм ингээд бусдыгаа бодох нь багасаад байна уу да. Хүн төвөг болохгүй баг. Нэг талаасаа болохоор ингээд японочдыг хараад, гадаадуудыг хараад эсвэл одоо нөгөө нэг сошиал дээр илүү соёл хараад жоохон соёл сурах гэдэг. Гэхдээ нөгөөх нь яг ийм цогц биш. Нэг ийм өрөөсгөл алдаг оногтой тийм соёл сураад яваад байгаа. Тэгээд юу юм бэ л бас бидний үзэл баримтлал тогтоогүй юм байна. Үнцэн. Ийшээ одоо ингээд Америкуудыг дуурайгаад за ингээд ээж автагаа ингээл хамаа намаагүй. Одоо айгүй тийм гоё үр хөвгтэй бол одоо Америкууд ч өсгий гэж бодъё л чөлөөтэй байгаагаа. Тэгэнгүүт Японд очингууд үгүй юм байна. Аз соёл чи юм биш юм байна гэд одоо өөрчлөгдөх юу аюу өндөр. Ягаад тэгэхээр бид нар ингэж суугаагүй учраас энийг би зүгээр ахаад улс төртөө олчихсон. Цаасан дээр ардчилсан нам баруун төвийн үзэл баримталтай гэл тийм ээ. Ардын нам социал демократтэй арай зүүн байдаг баха. Ингээд байж байгаа. Бод төл төр яг тий эсрэгээр нь ч хүмүүс байна. Одоо манад бол бүр улаан бүр фашист хүн байна. Одоо батар ихлэ тулгаар төгссөн хүн байна. Тийм хэм болоо. Тэгэнгүүт нөгөө талд одоо би бол Санжин Баяргааг бол айгүй барууны үзэлтэй гэж бодож. За тэгэнгүүт үзэл баримтал тогтоогүй. Яг адилхан өдөөс харж хоёроос сууж хоёр монгол хүн нэг амар баруун зүгсэдтэй бодит байдал дээр гэхдээ манай нам танаа нам л гэж хоолтой байх хоолог байх л асуудал яригдчих. Английн тэгэхэд Labour Party ч юм уу. Яг бүр 100 200 жилээ Labour хийсэн хүмүүсийн дуур удам. Би энийг л зөв гэж бодож байгаа. Та нар баячуудаасаа жоохоо илүү экстра мөнгө аваад ядуучуудаа өгөх ёстой гэд бүр суудсан тий. Нөгөө талд нь болохоор нөө энэ бол цэвэр капиталист нэг юм гэд тэгээд юу яадаг бүр суураараа бид нар юм нөгөө common sense чинь нөгөө өөр байж болно шүү дээ. Зүгээр яг common гэдэг үг нь адилхан гэж байгаа бол хүний үзэл баримтлал өөр үж болно. Гэхдээ яг нэгэн жигдэн гэж тогтцсон юм бас байхгүй гэж залуу нийгэмлтэй. Тий залуу байна л да. Үзэл бодол нь бас тогтоогүй байгаа тийм тий. Чиний TikTok үзчихсэн үү? Нэг Америкийн сэтгүүлч нэг Өмнөд Африкийн билүү. Бас тэр нийгмийн зүтгэлтэн үнд одоо нөгөө нэг авилгалд идэгцэн гэдгийг хэлсэн чинь Америк 400 жил болж байгаа нийгэм байж одоо хүртэл авилгалтайгаа байж та нар ямар нүрээрээ за ийм залуухан нийгмийг шүүмжилдэг ингээд хэдэг. Бүр ерөнхийлөгчтэй тэр чинь. Бүр яг өөдөөс нь харж байгаа бүр бүх проблемуудыг нь ярьдаг. How dare you гэх тээ. Тэр шиг л ер нь манай нийгэм тийм болохоор би яг Америкчтай хүнд заах болс биш л дээ угаасаа. Дээрээс нь би ингэж боддог байхгүй. Манай монголчуудын тэр үзэл баримтлал сайн суугаагүй нэг шалтгаан нүүдэлчин соёл. Энэ бол одоо юу гэдэг бид нэр хоосон чанар гэж одоо сүүлийн үед амар их нэршилтэй болсон. Тэр лүгөө яриа юм нүгэл явчихдаг болохгүй бол тий. Нүгэл явчихдаг. Нутгуусан дарахгүй бол голоо сэлждэг, уулаа сэлждэг тий. Үлжээгөө ингээд жоохон үлгчдэг ч юм. Үлжээгөө гинэ зоншлахаа. Нөгөө талаас ядуу буурай болон хөгжиж буй орнуудад угаасаа том гүрнүүд бодлогоор хагаралтай андайн ийм байнгын тогтворгүй байдал угаасаа үүсгэж идэг. Одоо энэ нөгөө интернет хөгжснөөс болоод угаасаа бүр их болсон. Одоо ингээл эн чин сошиал дээр ингээл ерөөсөө юу амарч пост байсан доор нь 2 багцсан л хэрэглэж байна. Энэ бол эн чин дадал үүсгэсэн байгаа хүмүүст 2 багдах дадлыг ерөөсөө. Эн чин сүүлийн 20 орчим жил хийгдэж байгаа юм. Эхлээ зурагтаар хийгддэг байсан сүүлдээ интернетээр хийгддэг бас. Энд чинь бүр ийм одоо нэг цалинтай гэдэг шиг ажил байхгүй юу? Энэ бол их ходоос ирж байгаа юу бодлого. Тэгээд тэр чинь ингээд нэг Монголыг сонгоод монголчуудыг хагаралдуулчих гэхээсээ илүү одоо ер нь л chaos буюу эмх замраагүй байдлаас мөнгө олж идэг нэг ийм дэлхий үүсчихэд шүү дээ угаасаа. Би зүгээр энэ эсрэг бодол юм уу? Би энийг бол тэгтээ тийм амар эрүүл бус гэж бол бас харахгүй байгаа. Тийм сайн талаас нь харвал бүр ингээд хаа байсан Америк, Англи одоо тийм том улсууд ч гэсэндээ дотроо иргэний даймантай. Бүр энээсээ долоон дор хуваагдсан үе байсан, гараал ирж байсан. Одоо
эрх мэдэл бол ингэж одоо солигдож явах тийм ээ. Нэг тал нь хаяад гараад нөгөө тал нь гараад хүн л юм чинь муудалцгалах ингээд. Тэгэхээр хит одоо ингээд юун дээр хоёр хуваагдаж байна гэдгээс л хамаарах байх л та. Одоо нэрнгээс одоо манай Санжаага маань ярьж байгаа асуудлууд байгаа. Улаан цай гаднаас одоо энэ ураны кейс мэйс дээр. Энэ зүгээр л Оросоос эрчим хүчний хараат бус байдалтай л холбоотой шүү дээ. Ганц уран биш. Эгийн гол мол бүгд адилхан. Вакцин. Өөрсдөө тэр вакцин цаанаас нь тэр бол yes, тэр бол буруу. Тэгж яах бол бид нар бас жоохон хэрсүү байх хэрэгтэй тийм ээ. Нөгөөтэйгүр бол яг өдөр тутмын асуудал дээр хэрүүлж болно. Би бол гэж боддتي. Нөгөө хэрүүлгүй айлд хүчирхийлэл байх магадлал өндөр гэдэг юм байна л да. Гинт нэг өдрөө. Тий. Гэтэ нэг амар хосуудыг хэрэлдэж байгааг яагаад байгаа юм биш шүү. Өгшүүлээд байгаа юм биш шүү. Зүгээр ойлгоо. Гэтэ ер нь одоо хаяада нэг хүн л юм чи хантайгаа бас нэг хэрүүл орол хийх юм байж болно шүү дээ. Энд чинь 50-50 руугаа л илүү ойртож байгаа илэрхийлэл. Хит нөгөөхөөс айж майдаг болвол тийм баг. Тэгэхээр одоо ингээд би рахад энэ дээр та бүхэн маань зүгээр ойлгохыг бодорой. Гэр бүл салалт дээр яг юм пост хийжсэн байхгүй. Эрүүл нийгэмд 3-2-ын салдаг юм байна. Гайхавтай тэгэл хинч сална гэж үнтэй суухгүй шүү дээ. Гэхдээ сонголт нь байгаа байхгүй. Хүн алдаал үз ингээл үз. Огт салдгүй газрууд гэдгсэн чинь Хойд Солонгос, Зүүн Азийн, Төв Азийн, Станы орнууд, Африкийн зарим орнууд эднэр бол голдуу одоо энэ исламын одоо тий Турк мөр эднэр бол эмэгтэй хүнийг хүн гэхээс илүү эд огшил гэж хардаг. Тийм салах юу байхгүй. Эцгийн ихтэй бас хэвээрээ байгаа. Хэвээрээ байгаа. Тэгэхээр энэтэй зүгээр агаар нэг үж магадгүй гэж байгаа. Юм хаяадаа бас нэг жоохон хагаралдмал байх. Энэ бол яг энэ ардчлалын эрх чөлөөний л зарчим байх гэж боддөг шүү дээ. Яг миний хэлж байгаа point нь хоёлоо одоо баг дебейчиг болохоос үлдээ. Гэхдээ яг зүрхэн чиний хэлснээр энэ одоо Labour Party Democrat Party гэдэг шиг яг хоёр талаас хагаралдахтаа өөрсдийн ямар нэгэн үнцэнтэй итгэл үнэмшилтэй хагаралцчихвэл бол yes. Яг тий наад гэж нь л хэлэх гээд мөнгөнаад байгаа юм. Миний шүмжлээд байгаа юм нь болохоор тийм юм алга. Өнөөдөр чулуу шидэж өгөөл тэр дунд ингээд шүү дээ. Өнөөдөр чи ингээд одоо энэ усыг сайн гэж бодоод байжсэн чи маргааш нь энэ ус хор тавдар үүсгэн гээд маргааш нь тэгэл энэ ус үгүй юм байна гэл нэг ус тэтг. Нөгөө манжингийн алдарт монголчуудын дунд манжин хор тавдар үүсгдэг гээд бүх хүмүүсийг манжинд хариулах нь байлгүй гэж. Ингээд байгаа байхгүй. За зүгээр энэ бол нөгөө миний хувь хүний хардах хэрэгтэй гэдэг шиг конститут түрүүн чи хуульдаа нэг онол. Нэг адны нөлөөтэй байж түмэн зөв шүү. Би бас санал нэг байна. Гадны нөлөөтэй байж магадгүй гэж юу н хувьдаа бол бодож яваад. Тий. Би бол яг энэ юу болвол тэгж байгаа юм. Энэ юу мөг бол казино өшгтийн өндөд дээр баригээл тэгсэн хятадууд болиулсан юм билээ. Нүүрсэж авахгүй шүү гэл. Казиногоо яах хэрэгтэй шүү дээ. Өөрсдөө байлгаж явах хэрэгтэй шүү дээ. Тэгвэл манайх руу амар их мөнгөний урсгал ороод ирнэ. Хятадаас хүмүүс орж ирнэ гэсэн үг үстэй. Тий. Одоо хятадаар дамжаад юу тийм хажууд улс манай юуны ер нь мөнгөний урсгал их болно шүү дээ эргэлдэж байгаа мөнгө. Хятадаас мэдээж бас их орж ирнэ. Тэр хятад улс тоох дараа жижиг юу биш үү? Тэгэл дарамтлсан л юм байлээ. Би нэг зүгээр ажлын хэсгтнээс өнөөс сонссон шүү. Энэ бас яадаг юм бол доо нэг шоронд орчгоор хүлээг баха. Гэтэ нөгөө бусад улс гараад хөөлчөөс асууж би хасах хэсгээ. Тэгээ шийдээ. Тэгэл ахтай жижиг улсын л зовлон шүү дээ. Энэ их стол юм нөгөө монополи гэдэг шиг нөгөө нэг худалдаа авагчтай гэж чинь моноос юу гэдэг үлээ дээ. Тэгэхгүй тарим байна. Тий нөгөө яг эсрэг нь угаас нэг худалдаа авагчтай манайх юу ихгүй монос гэм юу гэдэг үлээ. Тэгэнгүүт нүүрсээ авахгүй бол тэгэл өлсөж өглөө шүү дээ. Нөгөө манай хоёр том гүрний голд байгаа зол гай хоёр нь адилхан л та. Тий. За улс төрөөр бас нэлийн халлаа. Тэгээд яг хуу би бодоол байгаа зүгээр би бол одоо жишээ нь улс төр рүү орохоор яг энэ цаг үед бол зүгээр өөрийгөө зөв хүн чинь тэгэл одоо нөгөө төсөөлж үзэн шүү дээ. Зүгээр тийм орох сэтэл мэдл бол одоохондоо надад байхгүй. Зүгээр ер нь бол энэ бодлогын төвшөнд өөрчлөлт хийхин тулд таанаас нь орох юм бол аль хаалгаар нь орох юм бол би хараалаа. Тэгэл хувьдаа юмаа хийгээл яваал тань. Би наадах нэрч санаж нэг юм л ч үү. Маш улаан адил модалтай залуучууд байгаа. Би бол жишээ нь чамаг одоо ингээл мэдээж ороосоо гэж хүсэж байгаа цаа. Өөр бас мундаг ур чадвартай хүмүүс. Тэхгүй бол одоо нөгөө хоосон шүүмжлээд яах юм гэдэг нэг асуудал байна. Нөгөөтэйгүр үнэхээр хэдүүлээ одоо
түүхийнхаа зөв талдаа гарах цаг үе дээрээ явж байгаа. Зөв талдаа гарах уугүй юу? Хожим ярина шүү дээ 2050 60 онд. Тэгэхээр яалтчгүй энэ бол нууц биш нууц. Боловсруучны асуудал биш шүү дээ. Энэ юм л сурагтай байлээ. Манай намд хүний өөрөнгөө заяа. Мундаг залуучууд аваад дөрвөл урдаа гаргаад тавья гэж шүү дээ. Яг гоо миний яагаад одоо өөртөө сонирхолгүй шалтгаансаар тасалчлаа. Зүг дараа нь үгүй. Зөв би сая тасалцсан яг ус. Миний өөртөө сонирхдаггүй шалтгаан нь ихлээр заавал тэрнээс өөр платформ байхгүй юм уу? Өөрчлөлт шинжилгээ хийхэд хувь нэмэр оруулахад те их орондоо чи миний Facebook-ийг ороод харах юм бол миний cover зураг Монгол орноо мандуулыг одоо энэ хуучин үлдэрчний ороо байсан. Тэрний дээдлийн фотоваа. Аа. Нөгөө талбайн дарамтлаа. Тэрийг би ер нь 2008 он за арай 8 гэвэл итгэх бах. 10 11 он хавцаал ер нь тэрийг тавьж исэн юм. Хуучин Facebook дээрээ ч ихэнхдээ 15 жил юм. Тийм одоо би тэгэхээр цаанаасаа нэг тим юм надаа би өөрөө тайлбарлаж чадахгүй ч тийм нэг 20 хүүхдэд яваад байсан байгаа. Ягаад ч юм ингэж нэг их орондоо юм хийх юмсан гэдэг бод. Тэгээ би ер нь бол аль нэг талаараа хийн. А яаж хийх вэ? Хизээ хийх вэ? Одоо ингээл хитэн хүн чинь нөгөө толгой дотор жомын бодогдсон шүү дээ. Нас яваад байгаа ч юм шиг. Тэгээд зарим сэдв болонгоол хичгэнсэн залуу байгаа ч юм шиг. Улсын гуралд орохоор залуудаад канти орохоор өгчтэй байгаа. Тэгэд зүгээр өөр зөндөө платформуд байна шүү дээ. Чи битээр ч гэсэндээ ингээл сошиал платформоор чадхаараа л баг ч гэсэн тий. Зүгээр энэ маань бас л платформ л багхгүй. Зүгээр доторх хүсэл. Тэр нь ийм шүү. Улс төрд ороосоо гэж бодож байгаа нь. За мэдээч ингээд бүр нам мам дийлсээд сайхан тий нэр дэвшээд цэц булаалдаад бодлогын мэтгэлцээ хийгээд ингээ уу сайхан. Гэхдээ хүн болгоны чадвар ба сонирхол нь бас биш байж болно шүү дээ тий. Энд чинь ганцхан гишүүн болоод сэлэм эргүүлээд яваад байх биш юм лээ. Маш олон аргаар бид нар улс орондоо өөрчлөлтийг хийх. Тэртээ тэргүй бид нар хувийнхаа ажлаа хийж байгаа байхгүй. Тэгэхээр ахаад өөрсдийнхөө платформыг ашиглаад ирээдүйд тийм ээ үр хөвгтүүдтэй ямар нийгэм үлдээх вэ гэдэг дээр зүгээр бас илүү идэх чармаалт гаргаж болох юм байна л гэж би бодоод байгаа юм. Тэрийг би бол хувийн хувьсгалын бүхэл юмнуудаар хий гэж бодож байгаа. Өнөө өвгдөө болохоор бас ер нь бодол шал өөр болт гэж. Шал өөр болж байна. Жохо аймхаа болчтой юм байна. Аймхаа гэдэг нөгөө одоо хамаг тий хашир тий хамаг байр саваа тавиад шинэ бизнес эхлүүл энэ төр гэдэг. Тэр бол худлаа тий. Би ч нөгөө үгийн хашир өмсгөө. Тэгэхээр хүүхдтэй олцохоор бол худлаа юм байлээ тэр. Айгаад идэм бэл. Би тэгж бодлоо. Тухайн үед бол би ийм мэдрэмж аваагүй. Зүгээр чамайг 40 мянган санал авсан гэдгийг сонсоод ваа амарч юм мундаг байна тий. Ягаад гэвэл чиний хамгийн том статус чинь комеди юм байхгүй ягаад гэвэл сүүлийн жилүүдэд хийсэн учраас. Тэнгүү чиний одоо улс төр судлаачаар Америк нэгдсэн улс боловсрол эзэмшсэнийг хүн болго мэдэхгүй. Мэдээч мөрийн хөтөлбөр дээр тэрийг бичиж байгаа. Айгүй бол нэг нь хараал мартаж байгаа тий. Тэнгүүт зүгээр миний төрсөн мэдрэмж. Юу гэдэг хүмүүс амарчин чадчих юм чи би чадъя гэж хараасаа бодоосаа. Тэр нь болохоор амарчин нэг тийм чадхааргүй харагдсандаа биш. Зүгээр ер нь хүмүүсийн салхинд байгаа юм байна шүү. Хүмүүс ингээд нийлээд те яг адилхан нэг юм мэдрээд те яг адилхан өөрчлөлт хүсэж байгаа юм байна шүү гэдгийг хэр н олон хүн мэдрээсэй те. Би зүгээр яг уу энд яг яалтчгүй ингээд өөрийнхөө ярих хэрэг гарлаа л да. Яг ингээд сонгонд ялагдчихал. За ингээд бүх юмний учир занглаа тайлагдчихж байгаа. За энэ ч одоо номин 10 тэрбумыг зараад тэгэл соёлын сайд болсон чинь соёлын сайдын захиран зарцуулах төсөв жилийн 304 тэрбум байгаа байхгүй. Зүгээр инвестмент тий. Тэгснэ сая шугар захин мөрлийн сайд болчихж байгаа жишээний тийм ээ. За ерөнхий сайд байсан үндийг бол яагаад ч барахгүй. Хотын орлогч дарга яагаад ч барахгүй. Сонгоны засаг дарга нь үтсэн. Ингээд миний энэ хүмүүст ялагдчихж байгаа байхгүй. Тэгээд зүр хэрвээ би байсан бол гэж бодож ирсэн. Тэр нь болохоор ийм юугүй учраас элдв компани лоббиггүй гишүүнтэй байсан бол доо дотор нь ороод бас яг цэвэр ард иргэдэд төлөөлөөд тултал нь өвчгнөх байсан бах та гэж зүгээр боддгийн. Тэгээ энэ бол ганц хов хүндээ биш. Маш олон залуучууд тэгээсэй гэж хүсэж байгаа. Би ингээ маш олон хүмүүсийн төлөөлөл бас нэг үе бодвол орж ирж байгаа баяртай. Энэ дээр жоо хилцүүлэг болох гэдэг тийм. Би одоо дараагийн сонгуулиар 2000 оны гишүүн бас хармаар л байна. Нөгөө талаараа
яг хүмүүс амьдрал хавгаа зэгцэлчээд 40 50 хүний хийдэг ажиллагаа тэгдэг л дээ. Яг лидер тэр талаараа зүв бах. Гэхдээ их хурл бол төлөөлөл юм байгуулга. Ард иргэдийн төлөөлөл. Тэгээ дээрэс нь бид нэр тэртээ тэргүй ийм байлээ. Бид нар сонгуулиар мэдээж авсан. Монгол улсын медиан нас 2818 байсан байхгүй. Тэгэхээр чи 28 нас 2 сартаа бол Монгол улсын ихэнх хүнээс ах гэсэн үг. Тэгэхээр энэ маань өөрөө айгу залуу улс байгаа байхгүй тий. Тэгээ бид нэр залуу улс учраас дээрэс нь улс орн маань ингэж за Япон бол одоо арга байхгүй шүү дээ. Тэгэхээр нэг ахмад төлөөл бид нэр болохоор нэгдүгээр залуу улс, хоёрдугаар техник технологийнхоо шилжилттэйг ингэж уялдж байгаа юу эрх баригчд байх ёстой байх гэж харж байгаа. AI гэж ойлгодог. ChatGPT гэж ойлгодог. Одоо quantum computing тэрийг ашигладаг. Тэгээ quantum physics тэр дунд ашигладаг мэддэг ядаж нэг хүн байгаасаа тий инженерийн шийдэлтэй. За тэгээ хуульч эдийн засгчд NBA үздэг аа. NBA үздэг тий. Ингээд яг ингэж ижил юу яах юм болоо. Би бол тий өчтөр бол Нямбатар бас хөөрхөн мэдрэмжтэй л байна. Яг хажуунаас нь дараа энэ CS:GO ингэж өнгөт нь аваачаад дийлэгц хийчихэж байгаа байхгүй. Яг л одоо хот гэдэг чинь яг хотынхоо залуучуудыг хүсэлт уйлдуулж ингэдэг юм лээ. Тэр нэг дээр үед гэх юм бол 10 он хавцаа үлээ бид нар нэг юу гэдэг хотын даргатай байсан. Тэгээд шүн пив заруулахгүйгээд Европ яваргаар 100. Тэг хөдөөний хүн хот удирдах тийм аюултай байгаа. Хөдөөний хүн хотын даргатай байсан. Нэг улаацтай хөрөөсөн. Дараа нь шорморнд ороодсон. Тэгэхээр энэ нөгөө төлөөлөл байна гэдэг маань апдейт хийгээд ирүүл эн чинь зөвхөн ахмад үеийн ч юм уу нэг хэсэг үеийн төлөөлөл байж ирүүл нийгэм байна гэж байхгүй шүү дээ. Бүх үеийн төлөөлөл байх хэрэгтэй гэж байна. Одоо хүүсийн оролцоог аюул олон жил ярьж байгаа шүү дээ. Эмэгтэй гишүүдийн даалгавар байна гэдэг. Тэгээ хүүсийг ярьж байгаа бол бас тийм хүүс нас яс үндэс гэл явна шүү дээ. Тий, яг хоо хүйс дээр их сонин юунууд байдаг юм аа тэр. Гайхаад яг нөө би нөгөө тий охинтой хүн, ээжтэй хүн, эмээтэй хүн чинь эмэгтэйчүүдийн эрхийг энэ одоо нийгэмд байгаа гендерийн тэгш эрхийг дэмжиж байгаа шүү дээ. А зүгээр эмэгтэй хүн 30% нь эмэгтэй хүн байна гэдэг хэрэг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө биш байхгүй юу? Эсрэг эффекттэй байгаа гэдэг байхгүй. Харин сонирхолтой бас ингээл гигэлзээд одоо хүн харах юм. За энэ чинь одоо улс төрд орох баг нөхөө бэлтгэн гэж харахаар яриа болчихж байгаа байхгүй. А зүгээр би Монгол улсын иргэний хувьд би тэ залуу хүний хувьд дээрэс нь би мэрэгжилтэн хүний хувьд юм юмэр биш тэ. Тэгээ ингээ хаана их вэ? Энэ дээр би нэг гоё юм би ингээл надад платформ олдохгүй нэг өөр эмчтэй ингээд ярих гэхлээр яг сэдвтэ орж өгөхгүйсэн. Боломж хулгайлагдсан гэдэг үгийг аюу их ашиглаж байна. За энэ хин хулгайлаад байгааг ярих гэж байгаа юм биш би. Боломж хулгайлна гэдгийг бид нар яг articulate буюу яг ингээд алган дээрээ гаргаж ирж ирнэ яг тодорхойлох хэрэгтэй байна. Яг яаж боломж хулгайлагдаад байгаа. Тэрийг би ингээд бас нэлээд олон орой бодож байгаа. Тэгээ өөрөө ганц хоёр мэдэрлээ. Тэрний юу гэхэлэр яг жагсаа зогсож байгаа те баян хүний хөвгт за чи аав гэд ингэж байгаа юм бол биш. Боломж яав гэхэлэр бид нар тэнд боломж байгааг төсөөлөх ч юм. Гаргаад ирэхэд баг танихгүй байна. Энэ хамгийн энгийн асуулт нэг юм нэ тоххой. Оюутлогоо ухаадаг. Бид нар нөөц үү шүү дээ тий. Бидэнд яг яаж ирэх юм? Энэ зөв асуулт шүү тий. Бид надад хэдэн төгрөг ирэх юм гэдэг яг хүмүүс тэгж асуудаг. А би бол ингэж хариулмаар байдаг байхгүй. Үнэхээр одоо ингээд за яг нөгөө болгоомж хулгаасан гэдэг концептээр хэдүүлээд за нэг цалин 2 дахин өссөн байх гэж төсөөлөе л дөө. А чи хөдөлмөрлөх юм бол тэр оюу толгой нөөц баялаг чамд ирэх боломж чинь өндөр гэсэн. Зүгээр гэртээ суугаад арх угаад оюутлахаа мөнгө надад орж ирэхгүй байна биш. Чи хуушур зараад сарын 2 саяыг олдог байсан бол үнэхээр одоо ингээ байгалийн баялаг гэдэг юм чинь би баялаг гэж ярих дургүй нөөц واخхой. Баялаг болох гэж амар их процесс. Чамаг 4 сая төгрөгийн орлоготой болгох боломжийг чинь бүрдүүлж байгаа. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Тийм ээ. Гарч ямар нэг юм. Тэгэхээр бид нэр тэр articulate хийгээд ингээ алган дээр харъя гэдэг байгаа чинь эхлээд өөрсдөө action хийх хэрэгтэй. Тэгжиж харагдана. Тэгжил харагдана. А яг үнэхээр би бол бас бодож байна. Түлээ ингээд яг улс төрчдийн яриагаар яг энэ мега төслүүдэд хөдөлгөөд яг гой ингээд гаднаас мөнгө орж ирээд ингээд яах юм бол яг хоёлаа
адилхан тэг үгдгийн те спонсортой хийх гэрээ 2 үржигдэл явна гэсэн. Хүмүүсийн худалдаа авах чадвар шууд бүг гэж бит те. Тэгэл явчих те. Гэхдээ ер нь бол тэгцэн байгаа. За энийг зарим хүмүүс оюут толгойтой холбодог, зарим нь үгүй гэдэг. За тэр бол та хэдий өөрсдий чинь одоо шийдэх асуудал. Өөр ер нь монголчуудын амьдрал сүүлийн 10-15 жил бол эрсүүл. Монголчууд одоо G-Wagon буюу Mercedes-Benz G-классаар дэлхийд хүн амд харьцуулсан тоогоор толгой зөгтөг. Тийм нэг хүнд оногдохоо. Тийм. G-ийнхаа худалдаа. Тэгээ энэ юу л да улс төржүүлж байгаа юм биш. Энэ гэхдээ угаасаа оюутлоготой холбоотой. 15 жилийн өмнө оюутлогын гэрээ хийж хагаад тэгээ тэр цагаас хойш манай эдийн засаг 15 дахин дэлсэн юм лээ. Гэтэ тэр нь юу шүү? Яг шууд үржицсэн гэсэн үг биш. Тий, яг нөгөө тэнд оюутлоготой чинь 700 компани харьцаж байгаа хөө. Хин нэгэн хувцсыг нойж байгаа шүү дээ. Хоолыг хийж байгаа шүү дээ. Тий, ингээд эргэлтэж ерөөсө тэгээл явчихсан юм лээ. Тэгээд одоо яг хөө төгөргийн ханш нэлээд унлаалтаа сөрөг тална гэвэл тэрнээс бид нэр төгөргийн ханшаа сайн барьж чадаад энэ хэмжээгээр ихсэн бол нөгөө үйлдвэрлэгч орн биш болохоор гаднаас юм валют орж ирэх юм шиг боломж байхгүй л та. Ингээхээр л яг эдийн засагч хүмүүс ч юм уу те. Улс төрлөө ороход тэг уусаа яг эдийн засаг хууль хоёрыг өсөөгөө одоо яаж дараагийн төвшөнд нь судлах шаардлага. Уг шаардлагатай байна. Зарим нь ихгүй байна тий. Жок орж ирээд байна уу. Зарим гişүүд ихгүй байна гэж байгаа шүү. Зүгээр ерөнхийдөө бол одоо улс төрт ч юу ч вэ ингээд нэг хэдүүлээ нэг том зураглалаараа хараа сурчмаар ч том зураглалаараа хармаар санагдаад байгаа. Би тэгээд бас нэг контент зүгээр хий гэж бодоод байгаа ингээд хүмүүс амар их асуултууд байна шүү дээ. Бид нарт яг хэр их мөнгө байгаа юм. Мөнгө яаж орж иртээ? Хятадууд биднийг яг эзлэх боломжтой юм уу те? Яг манай Монгол улс нэрнгээсээ яг юугаа зарж амьдрдیں۔ Бид нар ер нь энэ улс хаашаа яваад байгаа. Орос биднийг яаж дээрлэхтэй? Хятад яаж дээрлэхтэй? Америктэй бид нар гих мэтчлийн нэг гоё анимашнтэй нэг юм хөөх энгийн болгоцсон байдаг шүү дээ. Би нэг тийм контентийг санаа байгаа л. Наад чи миний анх YouTube-ээс шалтгаан байхгүй. Миний хамгийн дуртай channel Kurzgesagt гэдэг үү. Яг анимашнэр. Нэг амар юмыг simple тайлбарладаг. Миний нэг юу байгаа? Ганцаард гэж юу гэж бичлэг байгаа. Чи заавал тэрийг хараарай. Би өөрөө тэр чин хамгийн их үзэлтэй бичлэгүүдийн чинь нэг байсан шүү. Одоо чарахгүй мартчих. Тэр чин би өөрөө ингээл зураг эвлүүлээд 2 өдрөөс сууж байгаа шүү. Тэр анимашныхаа суурийг тавьж байгаа. Одоо яг хуу амар өртөг өндөртөө жанр билээ тэр чин. Анимашнэр ихээр Google хийж байгаа. Тэрийг бол юу яамаар санагдав. Хин сайн хийж байгаа шүү. Гэж юу вэ? Гэж юу вэ харин тий. Тэр гоё хийж л. Харин тэр бол спонсоруудтай нийгмийн хариуцлага хүрээнд гэж л ярмаар юм бэл. Тэгэд ерөнхийдөө яг зүгээр тийм бодол байгаа даа. Яг юм улсаа хэдүүлээ зүгээр сайхан том зургаар нь харч. Бид нэр одоо юу гэдэг магадгүй консалтантаараа санаж байгаа одоо авч байгаа зохиолоо бичгтэй тийм ээ. Манай Монгол улс бид нар яг мөнгөгүйгээсээ болж үхээд идэм үү, өвчнөөсөө болж үхээд идэм үү ч юм уу. Энэ асуултын хариултыг бид нар ингээд жоохон клэр ойлгочмаар санагдаад. Би одоо жишээ нь энэ асуултын хариултыг мэдмээр байгаа хэрэг тийм. Одоо бид нар нэр өртөө мө өртөө бол хинд өртөө юм. Би бол одоо нэг хүний өр гэж яриад яг юу юм тэр? Хинд гих мэдчихсэн те. Юунууд байна. Яг одоо ингээд би мах захан дээр ч гэсэн ярмаар санагдаад. Мах идэх муу юм уу буруу одоо веган хүн юу гэж энэ яг энэ хүүтэн газар ингээд яхад ч гэх юм уу те ингээд ийм гоё explain юм талах. Ер нь ажил болгоно гэж бодоол яваад байгаа. Тэрэн дээр collaborate хийж болох юм шүү. Гоё төсөл болгоод дүүдээ хувааж авч байгаа тийм. Би ч тэгэл ангаахал шинжлэх ухаанаа л ярина. Тэгээд би ч эдийн засаг юугаал улс төрөл ярьчээ. Яг тэрэн дээр түрүүний нөгөө хоёлынгийнх нь яриад буцаад нөгөө нэг юунууд маань трейд буюу утаснууд маань холбогдоод байна л те. Тэрэн дээр одоо нөгөө соён гэгэрэлт гэдэг байгаа чи яг энэ дээр байна. Энийг бэлдээд гаргачих чадвартай хүмүүс байна. Сэдв талаасаа ч тэр одоо хийц талаас продакшн талаасаа ч тэр хүлээж авах аюу асуудал. Би одоо хэрвээ вакциныг сайн талаас нь ярих юм бол 10 20 30 мянган дайсантай бол. Өнөөдөр айгүй хүн сэдв байна. 240 мянган улаан морхны вакцин хийгдэг хүүхэд байна гэж. 20 16 хүртэл. Энэ яг улс орны эсрэг энэ бол терроризм гэж. Одоо терроризм чинь нөгөө нэг бомбог твэрчгүүж орж ирдэг биш болцсон шүү дээ. Одоо улаан морхнаас болоод хүүхэд энэ тэгэхэд вакцин эсэргүүцэж байгаа хүмүүс ямар хариуцлага үлээх юм? Тий. Тэдрээс амин их шүү дээ гэж би бол харддаг. Ковид ер нь бүгд шүү.
Тэгээд Одоо би хүртэл айдас дорц. Вакцины талаар би ч одоо яг нөгөө дархлаан дээр найжсан юм шүү дээ. Ярьж чадахгүй. Тийм үү. энийг нь шүү дээ бид нэр ингэж харах хэрэгтэй юм шиг үлээ. Би хувьдаа Колорадог төгсөөд одоо хамгийн том эзэмссэн боловсрлуудын нэг маань альва зүйлийг тоог бодхоос илүү тоог уншиж сурсан гэж боддгийн. Бид нийтээрээ хүүхдүүдтэй тоог уншихыг заах хэрэгтэй. Нэгсэндээ вакцин хэдэн үний амаа орж байгаа. За ганц хоёр янз бүрийн кейс байж болно. Тэгэнгүүт нөгөө тэрэнд ингээл итгэл одоо ингээл онгоцны осол мослыг хараал те амар гэтэл онгоц энэ дэлхийн хамгийн аюулгүй хоронтой авир те Автомашины хажууд бүр тий тэгэнгүүт бид нар энийг олон өнцгөөс нь харж унших. Би бүр нэг 20 онд жоок хийжсэн байхгүй. Нэг сохтуу хүн ковид тусцсан зам ундлан гарч байгаад автобусанд мөргүүлчихвэл энэ яг аль кейст орох юм бэ? Жок биш. Наач яг Монголд бол яг эрүүл мэндийн салбарт бас хэд удаа болсон кейс ер нь бол. Яг нөгөө нэг. Тэгээ тэр яг тэр юун дээр би нөгөө яг ургуулаа ярьж тий яг зам тээвэрд орох юм ковидд орох юм юу архитан сохтурхт орох юм гээд тэгэхээр энийг бид нэр аливаа зүйлийг ингэж боддоор харж ингэхгүй л бол энэ улс орн мөхөх юм байна. Яг ингээд гадаадад гатсан иргэд за тэр вакциныг харж байгаа. За тэр ингээл нийгмийг хоёр хувааж байгаа ингээ асуудлууд. Тэгээд дээрэс нь тэнэгэл ингэж үгийнхаа сонголтыг зөө хийчих. Ignorance муухай л их үү? Үл ойшилт. Тий, үл ойшилтыг давах хамгийн том гарц бол би бол шинжлэх ухаан гэж харж байгаа. Тэрийг сөрөөд хэлж явах хэрэгтэй. Хамаагүй. Энэ би бол Санжаагийн үүрэг гэж хэлмээр. Дайсантай болог. That's okay. 10,000 дайсантай болсон ч гэсэн 230,000 хүүхэд аварч болж. Яг би хэлэхээ бол хэлнэ. Ер нь юм шүү. Энэ зүгээр нийгмийн мессеж нь нэгдүгээр тэр. Хоёрдугаарт энэ ганц вакцинтай холбоотой биш. Бурууд, хатуу, зөвд зөөлөн гэдэг монгол үг би бол хувьдаа бодохноо иймэрхүү асуудлууд дээр байдаг гэж боддог. Би бүр ингээд миний дотор зарчим байна. Би педофайл хүн байвал хизээ зүгээр өнгөрөхгүй. Би олон нийтийн өмнө гутаанд оромжлно. Явдаг газараар явна. Одоо би педофилия. Миний хувьд бол энэ бол амар тэ хүүхэд хүчээр хийлнэ гэдэг бол яг миний ингээд амар тогтцсон юу байгаа байхгүй. Тэр хүн тэ надад тусалсан байна уу, яасан байна уу? За яг төрөгч өчтэй өөртөө дайс урааж явах гэдэг хүмүүс тэгдэж шин. Нөө. Тэрэн шиг энэ дээр бол би бол бурууд хатуу байна гэж. Одоо надад нэг хэд хэдэн зарчим байдаг байхгүй. Би машин угаалгын газар орохдоо зөвхөн саарл усаар угаадаг. Машин угаалгын газар ордог. Энэ бол улс орондоо бас жоохон ч гэсэндээ те байгальтай хайртай байгааг л илэрхийл хэлмэт. Би ихтэй маш их оронч биш хөлтлүүд зөндөөл гаргадаг байна. Тэ нөө гудамжинд гараад уусж ийн гэдэг шиг. Гэхдээ нөө ядаж Монголдо үйлдвэр сайрхаа уух гэдэг шиг. Тэгэхээр бурууд хатуу зөвд зөөлөн байх гэдэг утгасан энэ дээр л байгаа. Яг юм контент хийх мэл вакцин бүх юм л орох. Яг миний хэлж байгаа санаа нь одоо надад хүртэл нөлөөлж байна тий. Айц бас их баг хэмжээгээр төрж шít. Би зүгээр нэг айгаад болох гэдэг юм шиг. За яг хэл амнаас ингээл хүн чинь бас цааргалаа шít. Тэгтээ ер нь бол одоо жингийн дуугаа дээр тавих юм бол асар том золиос үүрэх гэдэг байна. 240,000 гэдэг бол одоо нэрээ баг юу гэж юм энэ манай бүх хүүхдүүд биш үү? Харин тий. Яг бүр насыг нь бүр ингэж явал 16 хүртэл насны хүүхдүүдийн 20% нь гэж. Тэгэхээр энэ бол одоо нөгөө нэг үндэсний аюулгүй байдалд даалдаж болт зам хийх хийц гэдэг үлээ те. Зөв үг нь энэ айхтар тоогоо. За тэгээд тэрэн дээр би их гайхаад байдیں۔ Хоёлоо чиний подкастн дээр иржсэн нэг жишээ авч ирсэн нөгөө вакцин антивакцерууд тайлбарласаар л тэгээд хамгийн миний айгаад байгаа юм тэр хүн вакцин хийхгүй байж болно. Азар хоёр дахь сонголт нь сүргийн дархлаа гэдэг юм байдаг. Хийлгцэн хүмүүс нь дараагийн халдраас сэргийлж. Тэр хүн вакцинд итгэдэггүй хүүхдээ хайрлаад хамгаалаад вакцинаас татгалзах бол нэг асуудал. Гэтэл хоёр дахь нь бүр улаан цайн дайраад сурталчлаад үгүйсгээд яг тэрийг тайлбарлах гэж байгаа хүний гутаанд оромжлоод бүр
үзэн ядаад энэ бол бүр нийгэмд тийм албаар торхиролт үүсгээд тийм. Энийг би яг л түрүүний хариу гэж байгаатай адилхан цалинтай ажилтай юм шиг л хүмүүс байгаа даа. Энийг л би гайхаад байгаа. Би хөвлөө итгэдэггүй гэж болно шүү дээ. Вакцин мэдгүй гаж нөлөөтэй байж магадгүй хүүхдээ хийхгүй байж болно гэж хүний сонголт. Тэрөөсөө тий. Тэр үндсэн авилга байдлгээд байгаа ч тэр дайраад байгаа хүмүүсийг л яриад байгаа шүү дээ, тийм ээ. Энэ хувь хүний одоо сонголтонд бас одоо ямар ч одоо суур өвчтөй хүүхд мөхт байхын үгүйсэхгүй мэдээж тий. Ялангуяа нэлэх хүүхдтэй хүмүүс чинь сэтгэл зүйд айгүй эмзэг үе дээрээ байгаа шүү дээ. Тэнгүүч нийгмийг амар гэл хилжүүл. Жирийн одоо өнөөдөр над хийснээс хамаагүй хүчтэй хүлээж аваа шүү дээ. Тэгэхээр энэ бол нэлээд аюултай л юм байна. Ер нь тэгээд би бол вакцины гайхамшигын 90 үед төрсөнд их баярлдаг. Одоо полио гэж амар. Одоо өмнө нь бол тий өвчин өлсгөлн дайн гэдэг 3 хүн төрөлхтний том проблем байсан байлаа шүү дээ. Тэгээд энийг даван туулсан. Вакцинтай байгаа. Өвчин намдаахтай ийм үед амьдарч байгаад би амар талархдаг шүү дээ. Одоо удахгүй хоёлаа чиний подкаст нэрс бүр гоё сонсогдоод байгаа тий. Одоо өөдлөөс генетик инженеринг гэдэг супер хүн бүтээгээд тэгээ би наа чи мөр леброн гэдэг хүртэл амар юмд итгэ яваад байгаа ч. NBA бүх тамирч леброн болсон тий. Ямар ч чадахгүй бүгд гимтдэггүй. Би леброн Серена хоёрыг л нийлүүлж хагаад хүүхд гаргаад гэдэг. Супер бэби харчмаар санагдаад. Уу анхтай нэгнийх нь sperm egg хоёрыг л аваад нийлүүлчих л дээ тий. Тий. IVF for humanity гэхгүй. Гэхдээ яг хуу генетикийн салбар шинжлэх ухаан бас өөрөө их одоо хоржонтой гэх юм уу? Яг шууд одоо генийн селекц гэж ярьдаг одоо сонголт нь. Яг тэгэл хоёр сайныг тавингууд шууд дундаас нь бүх сайныг янагс баталгаа байхгүй тий. Тэгэлгүй ах уу чинь энийг бол бүр юунаас бодит амьдрал дээрээс харж байгаа шүү дээ. Нэг хүн нэг илүү аавынхаа ах махтай ч юм адилхан байх, тэр нь илүү доминант байх энэ юмнууд байдаг шүү дээ. Одоо Леброны өөрийнх нь 3 хүүхэд гуруулаа яг бас атлет л та тэр юуны. Гэтэ яг бол болохгүй л байна л та. Тий. Тийм ээ. Зүгээр энэ дээр бол би зүгээр генетик инженерийн салбар яаж өөрчлөгдөж өсөн дэвчхийг энэ амьдралынхаа туршидаас харна гэх их гой санагдаад байгаа. Пластик мэс заслыг 1950 онд анх гаргаж ирээл ингээд ухаалдаж унтчихсан гэсэн. Юу хүний нүүр тэгсэн чинь нөгөө энэ нүүрэн төлөгдсөн юм биш. Энийг яах юм гэсэн чинь. За тийм ч юм уу гэд хуйлаа баталсан. Тэгээ 50 жилийн дараа ингээ 2000 оны зааг дээр харсан чинь пластик мэс хийлгсэн хүмүүсийн хэдэн нүүрэн төлөгдсөн байсан тий. Гэх мэтчлэн тэгэхээр нөгөө хаа нэгэн либерал газар батлна. Одоо энэ юуг генетик инженеринг нэг юм радикал нэг шин юмыг эхлээд болно. Шууд ёс зүйн асуудал яригдсан шүү дээ. Гэхдээ за энэ хүүхдийг бүр юу л одоо бүр даун синдром тий сүүлд гэсэн байсан. Яагаад байсан шүү дээ. Илүү харамсамыг юм бравж remove хийгээдсэн үү. Тий. Тэнгүүт эн чинь ёс зүйн асуудал яригдсан. Гүйж энэ хүүхдийн гээл тэнгүү заа гээл тэгэл ахаал тэн дээр инженерчлээ өгдөж юм болов гэж би зүгээр таамаглалтай. Тэгээд жингийн туухаа дээр тавихад муу сайн муугаас илүү байгаас л гэж найдахаас ураар байхгүй. Тэс нэг AI дээр хамгийн хэрэгдэг шүү дээ. За хоёлоо чи юу амар хадварах гэж байна. Окей. За амарчинтайгаа ерөнхийдөө нийгэм цаг үеийн өөрсдийнхөө үеийн төлөөлөл болоод битээ улс төрийн одоо нэг цаг намайг хэлдвэр хэлэх бах та. Хөгшин царайтай мөрөд. Манай харин тийч юм дөө. Хэрэлцлэхэндээ гайгүй манай гайгүй. Тэгээд ер нь энд нэг ийм хоёр өнцгтэй хүн байна. Нэг нь яг биеэрээ ороод туулаад үзчих. Нөгөөх нь ер нь бие дүүрхгүйгээр гадуурд хариу яваад байгаа юм байна. Тэгээ энэ хоёр дундаасаа нэг бас ямар ч байсан нэг олс бариад авсан чинь баг нэг олс байсан байна тий. Тэгэхээр ер нь залуучууд маань ялангуяа үзээд танаа подкастны чи үзэгчдийн нас аль нь дав байна? 35-44. Дээш байна тий. Дээш. Манайх бол 18-аас 25-30. Ер нь бол тий арай залуу хүмүүс маа. Тэгэхээр би илүү юм hopeful буюу одоо итгэл найдар өгсөн тий. Тэгээ хараагүй үнцгийг харуулах гэж хичээдэг. Баярлалаа. Би энэ 18 тонготтойгоо коннект хийх хэрэгтэйсэн. Тийм байна. Тэгээд үлдээд минь бол тийг тэ нөгөө багасаа Монгол хэлс үзсэн хүмүүс чинь ингэ цаанаасаа нөгөө тий сүүлчийн мөчийг танд орхимоор гэдэг. Тэгэхгүй бол нэг юм
дутуу хилүүлсэн юм шиг санагдаад байдаг гэсэн тийм. Тий. Санжаатаага ярилцаа суухад айгуу тийм гоё өгдөг. Тэгэд гоё өгдөг гэдэг үг айгуу клишэ л дээ. Гэхдээ хүн нөгөө тухтай газар одоо байх дуртай штэ. Бид нэр одоо ихэнхдээ нэг фракцийн найз нартайгаа л найзалдаг үстэй. 3 4 дунд тийм ээ. Ихэнх хүмүүс завгүй л байдаг штэ. Ихэнх хүмүүст би завгүй байхгүй. Тэгээд энэ найз нөхөрлөл, хайр дурлал бүх юм дээр баг. Би бол зүгээр сүүл рүү одоо ингэж бодчих. Эмэгтэй хүн ямар хэрэгтэй сонгот. Өөрийг нь тухтаал байлгадаг. Жохоо охин шиг байлгадаг, талчган нар байлгадаг гэдэг шиг. Найз нөхөд ч гэсэн найзынхаа хажууд андынхаа дэргэд цавоож иж, аавынхаа харцан томоожно гэдэг шиг. Тэгэд Санжаатаага ярихад их гоё. Тухтай байдаг. Юу ч ярьсан. Хоёлаа өнөөдөр би бол ингэж дүгнмээр байна. Чи надаас илүү сайн ярилцагч байлаа. Нөгөө олон сэдв үндсэн. Хоёлаа. Би бол тийм үү чи юм уу гэх. Би бол зөвхөн яг ингээл эрүүл мэндгээл явцсан те. Туршлагагүй байсан. Одоо эргээ бодсон чинь нэрээ дунд нь ингээд нэг ингээд бас үсрээд явах байсан байна. Хоёлоо ёстой хаа очиж нөгөө ирчүүдийн ярддаг юм ярьсангүй. Тэ. Тэгвэл ахаад ярилцах ямар ч орон зайг үлдээ чи юмыг бас сайнаар нарах хэрэгтэй. Silver lining гэж. Тэгээд ер нь бол их тухтай байлгадаг аа гэж. Тэгээ энэ бол бас хилж болох айгуу гоё магтаалуудын нэг баг гэж. Тэгэлгүй байх шүү. Баярлалаа. Экос эрүүл амьдралын ус. Харин тийм ээ. Заавал энийг авмаар байна тийм ээ. Хоолойгоо төлөж. Баярлалаа. За амарчиндаа баярлалаа. Бисаа.